За сайн байцгаана уу үзэгчдээ. Тэгээ энэ өдрийн энэ үчийн мэндийг хүргэе. Тэгээд нэвтрүүлэг маань үнэхээр их хоцорж эхэллээ. Тэгээ та бүхнээс уушлалтгүймаар байна. Тэгээд машин маань төгжрээнд ороод бүр гарч чаддгүй. Үнэхээр уучлаарай гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн бидний нэвтрүүлэг маань ихэхэд бэлэн боллоо. Тэгээ миний хажууд миний нөхөр сууж байна. Сайн байцгаана уу? Энэ үчийн мэнд хүргэе. Тэгээд Сөүлд анх удаага ингэж 40 минут явах газар бараг 2 цаг явж үзлээ. Тэгээд юу болсон өнөөдөр юм их төгжээтэй байгаа мó? Ямар нэг л юм боллоо. Тэгээд хоцорлоо, уучлаарай, хүлцэл өчөж байна. Тэгээ өнөөдөр бид нэр эхнэр нөхөр хоёр орж байгаагийн бас нэг гол утга учир нь юу вэ гэхээр яг бид хоёр өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай талын талаар та нартайгаа ярилцаж хуваалцах гэсэн юм аа. За тэгээд нөхрийгөө хүлээх хоорондоо ч гэсэн миний хувьд маш хэцүү байлаа л да. Гинэт уур хүрээл, гинт за болохгүй, за бие барья гэл. Тэгэл ингээл яг эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт амьдраад эхлэхэд гардаг олон асуудлууд, олон сэтгэлийн хөдөлгөөнүүд тий энэ бүхнийг та бүхэнтэйгээ хуваалцахад үнэхээр таатай байна. Бас нэг талаар бидний амьдралд байгаа болсон түүхүүдийг ярьж эхэлнэ. Тэгэхээр энэ бүхэн маань бас ингээд нэлээд амьдралдаа та бүхэнд очих байхаа. Тэгээд ялангуяа манай нэвтрүүлгийг гэр бүлийн хосууд маань үзээсэй, хамтдаа суугаад үзээсэй гэж хэлмээр байна. Та бүхэнд учирдаг зүйл бид бүхэнд учирдаг шүү. Тэгээ бас та бүхний давж байгаа зүйлсийг бид бас даваад гарсан шүү. Тэгэхээр энэ нэвтрүүлэгт та бүхэн хосоороо аав ээж нар маань эхнэр нөхрүүд маань хамтдаа суугаад сонирхоосоо үзээсэй гэж хүсмээр байна. За тэгээд нэвтрүүлэг эхлэхээс өмнө бас уламжилт ёсороо та бүхэндээ өөрсдийнхээ одоо хаягийг дамжуулмаар байна. Одоо энэ нэвтрүүлгийг та бүхэн бидний вебсайт www.md1radio.com-аас үзэж болно. Бас Facebook хуудас маань Mongolian Disapre Internet Radio Station гэдэг энэ нэвтрүүлэг бас энэ хаягаар үзэж болно. Бас YouTube болох те MD1 радиогоос үзэж болно. Тэгээ та бүхэн маань бидний бас яг энэ нэвтрүүлгийг тухлан сууж сонирхороо гэж хүсэж байна. За бид тэр гэр бүл болоод одоо 20 жил болж байна. Тэгээ 20 жил болох хугацаанд ялангуяа хоёр өөр хүн нэг гэрт хамт амьдрна гэдэг бол тэгээд би биенийхээ онцлогийг мэдэж би биенийхээ ялгаатай талуудыг хүлээн зөвшөөрч би бинийгээ ойлгоно гэдэг бол үнэхээр амархан зүйл биш гэдгийг энэ 20 жилийн хугацаанд бид амьдралаараа амсаж ирсэн. Тэгээ тийм учраас энэ зүйл нь үнэхээр бас тийм амархан асуудал биш байгаа гэр бүлийн хувьд. Тиймээс бид хоёулаа гэр бүл судлаач гэдэг мэргэжлийг сонгож тэгээ хамтдаа суралцж эхнэр маань гэр бүл зөвлөгч судлаач, миний хувьд бол бас гэр бүл судлаач гэсэн мэргэжлэр төгссөн байгаа. Тэгээд энэ маань харин биднийг энэ 20 жилийн хугацаанд гэр бүлээ байгуулж хамтдаа алхаж амьдрахад минь бас маш их одоо тус дэм болсон. Бас энэ зүйл маань ч гэсэн олон залуучуудад бас хэрэг болоосоо олон залуучуудын амьдралд үр өгөөсөө гэж бас бид хүсэж байгаа. Тиймээс энэ нэвтрүүлэгт хамтдаа орж байгаадаа их баяртай байна. Тэгээд гэр бүл гэж ярихаар мэдээж хүн болгоны дотор хамгийн сайхан дулаахан мэдрэмж магадгүй заримныхан доторд нь хүүтэн хөндөй, зарим нь бүр сонсохоос дургуй тийм мэдрэмж бас төрж болох юм. Тийм учраас энэ нэвтрүүлэг маань жоохон чөлөөтэй байгаасаа хүсэж байна. Тэгээд яагаад гэвэл энэ нэвтрүүлгийг яг амьдралын тухай ярилцмаар байна. Тэгээ бидний сурсан тэр зүйлсийг яагаад онцгойлж хэлсэн бэ гэхээр бид нар энэ мэргэжлийг сонгож авахдаа хүсэл мөрөөдөл минь болоод ч юм уу одоо яг ингээд зориод ч юм уу багаасаа бодоод ч юм уу ухаарад ч юм уу энэ мэргэжлийг сонгож аваагүй маа. Тэгээд бидний амьдрал дээр гарч байгаа энэ олон зөрчил, энэ олон асуудлыг харахтаа энэ одоо бид нар яг ингэж амьдраад байх юм уу яг өмнөхөө ингээд автаал яг ингэж миний аав ээж, миний өвөг эцэг ийм амьдралаар амьдарч ирсэн бол давтаж явах юм уу? Ер нь гэрэлт гэдэг чинь яг чухам юу юм бэ гэдгийг яг сайхан амьдрах гэсэн, яг би энэ ойлгож амьдрах гэсэн, яагаад гэрлэлт ийм хэцүү байдаг юм бол гэж ер нь бол би тэгж сонгосон. Ер нь бол Солонгос хэлний ангид байжгаад гэр бүлийнхаа мэргэжлийг сонгохдоо яг тэрийг сонгож урсан байгаа. Тэгээд тэр үед бол яг би гэрэлчсэн байсан, хоёр хүүхэдтэй болчихсон байсан. Тэгээд үнэхээр тэгээд суралцахад тийм амархан байгаагүй. Ер нь бол тэгээд энэ бол бидний яг ингэж бидний босгон байгуулсан зүйл маань бид хамтдаа яг сурснаас эхэлсэн тийм үү. Тэгвэл одоо цөмөр гэр бүлийнхаа харилцсан ялгаатай талуудын талаар оролцъё. Тэгээ бас манай нэвтрүүлгийн гол сэдэв маань юм байгаа шүү дээ.
гэр бүл яг үнэхээр сайхан болохын тулд тий аз жаргалтай байхын тулд яг зөв харилцаатай байхын тулд нөлөөлж байгаа тэр зүйлүүд гэдэг байгаа шүү дээ. Тэгээ бид нар яаж маш олон зүйл нөлөөлнө. Гэтэ энэ дотроос бидний ялгаатай байдал, миний нөхрийн ялгаатай байдал, миний ялгаатай байдал, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, тийм ээ? Бидний би эрэгтэй эмэгтэй одоо төрөх байдал, эд эрэгтэн бүх зүйл маань өөр. Энэ байдал маань бидний харилцаанд бас нөлөөлж байдаг гэдгийг тэр бүрчлэн хүмүүс мэддэг байгаа. Тийм учраас энэ тал дээр бас жоохон төлхөө ярьж өгье, тийм ээ? Тийх үү? Бид нэр эмэгтэй хүн, эрэгтэй хүн яг хүмүүс өөрсдийгөө ер нь мэднэ гэж боддог. Гэхдээ яг одоо гэр бүл болно гэдэг бол өөрөөсөө тис ондоо хүнтэй хамтран амьдарч, өөрөөсөө тис ондоо хүнийг хүлээн зөвшөөрч, хүлээн авч нэг бий болно гэсэн үг байгаа. Амархан биш. Гэтэл яг өөрөөсөө тис ондоо хүнийг хүн ингээд хүлээж авна гэдэг бол яг одоо өөрийнхөө нэг бий гэж одоо хамт амьдрна гэдэг дээр бол яг асуудал гарч ирдэг. Яг үнэ. Тэгэд бидний одоо гэр бүлд гарч байгаа гол асуудлууд юу байгаа юм бэ гэхээр яг л энэ байгаа. Нөгөө хүн маань надаас хэр зэрэг ондоо, хэр зэрэг өөр юм бэ гэдгийг бид нэр ерөөсөө ядгүй гэхэд мэддэггүй. Тэгээд энийг мэдхгүй байгаагаасаа болоод ядгүй нөгөө хүнийг өөр шигэ байлгахыг хүсэж байдаг. Өөрийнхөө хүсэж байгаа шиг байлгахыг хүсэж байдаг. Яг үнэ. Тэгээд ер нь гэрлээл 1 жил гарангийн дараанаас яг энэ асуудлууд ямар ч гэр бүлд ер нь босож ирдэг тэр асуудал байгаа. Надтай гэрэлснээс гэрлээд хамгийн их одоо хэцүү байсан одоо юу гэдгийг өөр байсан. Эсвэл тэр тухайн үед бол бид нар өөр гэж мэдэхгүй байгаа штэ. Яг л надад таалагдахгүй байна. Энэ хүн ингэхгүй байна, энэ хүн тэхгүй байна гэсэн зүйлүүд ер нь хэр байсан бэ? Миний хувьд болохоор цаан чанар маш өөр байсан. Маш өөр. Ямар нэгэн зүйлийг хэллээ тийм үү? Тэнгууд маш их боддог. Тэгээд асуудал гарлаа. Тэр асуудлыг маш хурдан ярилцаад хурдан шийдэхийг хүсэхгүй те боддог ч юм уу. Тэр өөрөө миний нөхөр одоо ингээм ямар нэг асуудалд ороод ингээ хэцүү болох юм бол илүү дотогшоогоо чимээг болоод те илүү их бодож жагаад хэсэг хугацааны дараа хэсэг өдрийн дараа хоорондоо ярилцаж тайвшрахыг хүсдэг. Гэтэл би асуудлыг тэр дорн шийдэхийг хүсэж идэг те. За ямар нэг асуудал гарчлаа. За муудалцсан ч байсан, хэрэлдсэн ч байсан асуудлаа хоорондоо ярилцаад хурдан шийдэмэр санагддаг. Тухайн үед. Гэтэл нөхөр минь ерөөсөө тийм байгаагүй. Энэ тал дээр бас хоёулаа жоох ярилцъя да. Гэр бүлийн харилцаан дээр ялангуяа. Ер нь бол гэрэл нь одоо үеийн хүү залуучууд гэр бүлтэй болчлоо, эхнэр хүүхэдтэй болчлоо. Би одоо ер нь хоцорхон байна тийм үү. Ер нь нэг тиймэрхүү ингээд жоох яарсан, ер нь гэрлэн гэсэн нас ингээд тохор нэлээд гараад ирэнгүүт тийм сэтгэл байснаас биш одоо нөгөө хүн маань яг миний гэрлэх гээд байгаа нэмэгтэй хүн гэдэг чинь ямар хүн юм бэ те. Эмэгтэй хүн үнэхээр надаас яг юугаараа өөр юм бэ? Түүний одоо яг адаглал одоо тархины бүтэц тийм үү? Сонсох, харах, тийм ээ, мэдрэх. Тэгэл одоо яг юмыг хүлээж авах, юмд хандах хандлага гэл ингээл тэр бүх зүйлүүд нь надаас өөр гэдгийг би юусэн мэдэхгүй байсан баг. Тийм учраас ингээд найзлаад юм уу ирэхэд явхад бол за тэгээд ялангуяа эхний 1 жил бол яг ингээд хүн ер нь тисэж байгаа шүү дээ. Нэг хайр ингээд айгу халуун байгаа тийм. Тэгээд харин жилийн дараагаас одоо тэр өөр надаас тэр тис ондоо байдлуудыг хүлээн зөвшөөрж ингэж хамт насаараа амьдрна гэж бодоход бол заримдаа бол тийм амархан санагдахгүй байсан. Хэцүү байсан тий. Хэцүү байсан. Тэгэхээр одоо тэгвэл цөмөр ярилцъя л да. Яг энэ эрдэмтдийн гарсан маш олон судалгаа байдаг юм байна. Ялангуяа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай талын талаар. Тэгээ энэ тал дээр жоох ярангуут амьдралын жишээг хоорондоо хуваалцахаар маш тодорхой болоод ирнэ. Тэгвэл эмэгтэй хүн эрэгтэй хүний ер нь одоо мэдрэхүн эрхтнүүд байгаа. Харах, сонсох, үнэрлэх, одоо хүрэлцэх. Энэ эрхтнүүдийн ялгаатай байдал нь бидний харилцаанаас нөлөөлж идэг байна. Тийм ээ? Энэ тал дээр жоохон ярьж өгөөч. Хоёлаа. Энэ тал дээр хуваалц. Гэр бүлд ер нь яагаад асуудлууд их хөвчлэн гараад байгаа вэ гэдээ ингээд харахаар ерөөсөө би бинийг мэдхгүй байгаагаас би нөгөө эсрэг хүсний хүн маань ямар хүн бэ гэдгийг мэдхгүй байгаагаас хамгийн их асуудлууд гарч байгаа. Жишээлбэл одоо эмэгтэй хүний харах хүрээ гэх юм бол бас өөр өгдөг. Эрэгтэй хүний юмыг харах хүрээ хүртэл өөр байгаа. Эрэгтэй хүн бол ерөнхийдөө юмыг яаж харж байгааг гэр нь хонгил маягаар харж идэг. Тийм ээ. Тийм учраас харааны бүтцэн тийм ээ. Харааны бүтцэн. Тийм учраас ингээд эрэгтэй хүмүүс хөвчлээ яадаг үгүй л миний тэр хайчч ба энэ хайчч ба гэл тий. Ингээд ширээн дээр миний юм хаана байна гэл ингээд хайгаад идэг.
Харин эхнэр нөгөө тэр ширээний хажууд л байж тэгэл. Эсвэл нөгөө миний ойм сайчч ба гэл ингээд хайгаад идэг. Тэгмэд эхнэр нь тэр л байж тэгээ заагаад өгчдөг ч юм уу те. Бидний харааны бүтэц хүртэл үнэхээр маш өөр байдаг. Эмэгтэй хүн бол ерөнхийдөө нөгөө өргөм дэлгэцээр харж идэг учраас шууд нэг хараад юм хаана байгааг олж харж чаддаг. Харин эрэгтэй хүн нөгөө хонгил маягаар хардаг учраас тэр яг тэр өмнөө байгаа зүйлийг харж байгаа болохоос тэрний хажууханд байгаа зүйлийг хүртэл олж харж чадахгүй байдаг. Тэгэл энээс бодоод үгүй яг нүдний чинь өмнө байж та гэдэг тахтал хаана байна гэж хайгаад байдаг те. Ингээл ер нь жижигхэн зүйлүүдээс хүртэл ойлгомжгүй зүйлүүд гарч эхэлдэг. Тавьсан юм ач олж чадахгүй гэл те. Өөрийнхөө ямиг олоод авчихгүй гэдэг ч юм уу. Тэнээс их нэттэй. Тэгээ нөгөө нэг юм онгоо байдаг штэ тийм үү. Ингээл эхнэр нь ингээл хажуугаар нэг эмэгтэй өнгөрсөн чинь өн ямар гой зүйлттэй юм бэ гэлдэг чинь нөхөр нь айл гээл эргээд хардаг тийм. Тэгсэн чи яагаад эргэж хараад байгаа ингээл ингээд. Гэтэл нөгөө эрэгтэй хүн хонгил маягаар хардаг учраас эргэж харахын тулд яг нь заавал ч ингэж хардаг. Тэгэл эмэгтэй хүн өнгөрч явж байхдаа аль хэзээ өргөн дэлгэцээр харж байгаа учраас харааны бүтцэн маа тийм. Ийм өөр. Тэгээ нөгөө тэр онгоо чинь юм ба тийм үү нөгөө эргэж харж байгаа эрэгтэй хүн яг өмнөдөө буруу биш байгаа байхгүй. Яг тэгвэл тэр харах хүрээнд тэгж ажилдаг тийм. Гэх мэтлэн. Тэгэл жишээлбэл одоо сонсгол байна. Тийм ээ. Одоо эмэгтэй хүн бол эрэгтэй хүнээс илүү нарийн сонсголтой байдаг. Тийм учраас эрэгтэй хүн ингээл зурагт үзэл хажуугаар нь хөгжим сонсоол тэгэл утсаа оролдоол тийм үү гэдэг ч юм ингээд олон юм зэрэг сонсож чаддаг. Дуу чимээ хүлээж авч чаддаг. Харин эмэгтэй хүн бол яадаг вэ? Эмэгтэй хүн хөгжим сонссон утсаараа яриад юм уу тийм үү? Тэгсэн мөртлөө тэр зурагтаар гарч байгаа зүйлийг ч гэсэн алдахгүй тийм үү сонсоод хүлээж авч чадчихдаг. Хүүхдтэйгээ ч ярьждаг хажуугаас нь хажуугаар нь орж байгаа юм. Мэтчлэн ингээд энэ хүн чинь надаас тэл сондоо тийм үү? Үнэхээр ялгаатай гэдгийг бид нар мэдхгүйгээс л ерөнхийдөө хамгийн их гэр бүлийн асуудлууд л гарч исэн да. Тий. За тэгээ түрүүний сонсох дээр бас хэлээд яад бол эмэгтэй хүн болохоор сонсох эрхтэн давмгай өгсөн учраас ер нь бол нөхрийнхөө хэлсэн тийм ээ тайвшруулсан хайрлсан тэр үгэнд маш амархан тайвширдаг байна. Тэгээд бас эрэгтэй хүмүүс болохоор ихэвчлэн ажиллаж орж ирээд гэрийг ер нь юу гэж хардаг вэхээр амралтын газар тий. За нэг дуртай киногоо үзчихье. За дуртай нэг спортоо үзчихье гэдэг ч юм. Эсвэл нэг сонин гарч гэлчигээд ингээ 50 сууж яхад тий. Хүүхдийн шууган, эхнэр нь тэнцээний ямар нэгэн хүсэл тавих ингээл зэрэг юм ирэх юм бол ер нь ихэнх эрчүүд энэс тэршээдэг байгаа. Тэршээгээд амрах хэлсэн болчооч гэдэг ч юм амармаар байж гэдэг ч юм. Яг энэ маягаар. Тэгэхээр энийг харангуйтай эхнэрүүд юу гэж боддог вэ гэхээр надад ер нь манай гэрт ер нь яг одоо хийж байгаа зүйл юу вэ? Яад гэр бүлдээ юм дургу байгаа гэдэг ч юм уу тий. Яг иймэрхүү хандлагаараас гарч ирдэг. Тэгэхээр бид нэр бас энэ ялгаатай талаа мэдэх нь аюул чухал байна. За тэгтэл эмэгтэй хүний хүрэлцэх хэрэгтэй бас давмгай хүрсэн байна. Жишээлбэл эмэгтэй хүн ер нь бол ингээд хөтөлцөөд явж байгаа охтууд байдаг болохоос хөтөлцөөд явж байгаа хөвгүүд ер нь харагддаг тийм ээ. Бага насны үед чинь. Тийм учраас хэрвээ ингээд хоорондоо ярилцаад явж байх юм бол охтод хөтөлцөөд явж байдаг тий. Ойрхон газар явах чаа чи хоорондоо хөтөлцөө явж явах жишээ нэ. Тэгэл эмэгтэй хүн болохоор хүрэлцэх эрхтэн давгаа хөтсөн учраас нөхөр нь ингээ тийм ээ хичнээн ууралсан ч гэсэн нураагаар нь ингээ тэврээ тайвшруулаад өгөхөөрөө яг бүх бухимдлан заримдаа арилждаг. Яг энэ зүйлийг ярьж байхад нэг залуу бас тэгжсэн л да. Надад ч удлаа юм блэ гэд. Яа тудлаа гэсэн чинь би их эхнэрийгээ тайвшруулах гад ингээд нураагаар нь тэврэхээр өстой бүр ингээ түлхээд идэг гэд. Бүр ингээд аашлаад идэг гэдэг. Тэгээ энэ болохоор юу гэхээр бүр илүү чанга тэврээч гэсэн үг байхгүй гэж биелсэн чинь тэр залуу маш чангаар энэжсэн байхгүй. Тэгэхээр энэ бас үнэн л дээ. Тухайн үед яг ингээд муудалцсан, хэрэлдсэн, эсвэл гомдсон байх үед нөхөр нь ингээд нуруугаар нь тэвэрсэн чинь тэр дургууслаа илэрхийлж байгаа. Гэвч бүр чанга тэврээ те. Яг ингээд зөөлөн үг хэлэхэд бол эмэгтэй хүн бол ямар ч эмэгтэй хүн бол ер нь амархан тайвширч уучлж чаддаг байгаа. За энэ тал дээр өөр олон ялгаатай талууд байгаа тийм ээ. Тийм сая түрүүн хэлсэн. Ер нь бол ингээ гэртээ орж ирээд эрэгтэй хүн бол ер нь яадаг вэ гэхээр амардаг тийм үү? Тий. Харин эмэгтэй хүн бол гэртээ орж ирээд нөгөө эрэгтэй хүн шиг зургтынхаа өмнө суугаад за би ядарч जैन би амармаар байна гэж тэгдэггүй. Эрэгтэй хүн бол ер нь ядарх юм бол ядарсан байгаа гэдгийг яаж мэдэж болох вэ гэвэл эрэгтэй хүн бол ер нь ингээ зургт үзээд зургтын удирдлага бариад тэгээд яах вэ гэвэл ингээ сууг солиол яваад байна. Тийм ээ? Тэгээд их сууг солиод байх тусам яаж ийнү гэвэл тэр хүн их ядарсан байгаа гэсэн үг. Ямар нэг юм дээр тогтож чадахгүй. Бас эсвэл илүү бухимдуу байдаг. Бухимдсан үед бас илүү гаргаж чадахгүй. Гэтэл эмэгтэй хүн болохоор яадгүй гэвэл зургтыг үзэх юм бол ямар нэг зоригтойгоор үздэг. Тэ?
Тэгээ яг ингээд тэр зүйлийг ингээд анхаарад одоо драма үзчих юм бол драмынхаа бүр дотор нь ороод те. Тэгээд тэр кинон дээр эмэгтэй хүмүүсийн өмсцэн байгаа хувцсыг үзээл те. Ямар юм өмсцэн байна, ямар юм зүүцэн байна тийм үү. Тэгэл тэр жүжигчдийн харилцаа, мэдрэмж тэр зүйлийг мэдрээл хамт өөлөөл те. Зурагт үзэхдээ юм уу амрахтаа хүртэл яг бид нэр ийм ялгаатай үйлдэлүүдийг хийж идэг баг. Мөн бас одоо яг эрчүүдийн зурагт үзэхийн бас нэг одоо шалтгаан нь юу байдгүй гэхээр эрэгтэй хүн бол ямар нэг асуудлуудаа мартахын тулд юм уу эсвэл ямар нэг юм проблемаа шийдэхийн тулд зургатны өмнө өдөрлөг бариад ингээл юм сууж идэг. Ягаад тэгэхээр орой орж ирээд эрэгтэй хүн яадаг үгүй өдөр болсон бодлуудаа юм асуудлуудаа ингээд цэгцлэхийг хүсэж идэг. Харин эмэгтэй хүн бол орой орж ирээд яг үгүй өдөр болсон асуудлуудаа илүү гаргахыг хүсэж идэг. Эсрэгээр ярихыг хүсэж идэг. Эсрэгээр. Тэгэл яг энэ талууд маань би нэгэ мэдэхгүй бол тэ чи намайг сонсохгүй байна. Чи зөвхөн ингээл тэг зурагт руугаа юм хөл өмбөг рүүгээ анхаарал тавьж яа юм уу те. Чи эсвэл ингээл зөвхөн утас руу анхаарал байна ч гэдэг юм уу ингээл. А гэтэл нөгөө нөхөр нь болохоор их нэрийгээ те. Ингээд намайг амраахгүй те ингээл ямар өглөө ингээд ч юм уу гэх юм чи. Тэгээд ингээл одоо зөрчил үүсч эхэлдэг байгаа. За тийм шүү. Тэгээд манай бас ингээд нэвтрүүлгийг үзэж байгаа хүн бол асуулт байвал асууж болно шүү. Тэгээд бид нар бас цаашлан ер нь бол энэ ялгаатай байдал бол бидний амьдрал дээр маш их нөлөөлж исэн учраас та бүхний амьдрал дээр ч гэсэн байгаа гэж итгэж байгаа. Тийм учраас энэ бүхнийг хэрвээ ингээд мэдээд, эрт сонсоод, мэдээд сураад явсан байсан бол бид нар олон зүйл дээр бие биенийг өнгөрөөж чадах, хүлээж авч чадах байсан байгаа. Тэгэхээр ихтэй бид нар хоцроогүй гэж боддог. Бид нар Ализийн 2 хүүхэдтэй 3 хүүхэдтэй болцсон байна те бид нар суралцсан. Хоёулаа бүр шамдан суралцсан байгаа. Тэгээ энэ шамдан суралцсан тэр зүйл нь бас эргээд бас олон хүмүүст хэрэг болж байгаа учраас бид нараас баяртай байдаг. За тэгэд өөр бидний ялгаатай талууд бас 5 метр хүн эргэтэн дээр түрүүн бас ярьжсэн нөгөө эмэгтэй хүн маань яагаад ер нь ингээд эхнэрийн ингээд жоохон юм ихээл эртүүд ингээд дургуцаад идэг юм бэ? Нөхрүүд ингээл жоохон юм хэлээл ингээл гэр бүлийнхээ талаар ч юм уу эсвэл болохгүй байгаа зүйлийн талаар ярингуутл ингээл ховсаал ингээл явчихдаг штэ. Тэр тал дээр бас эрчүүдийн байр суурь ямар байдаг юм болоо? Эсвэл эмэгтэйчүүдийн маань тэр нөгөө хэл ярианы онцлогоос болдог юм болов уу? Тий, ер нь нөгөө хэл ярианы онцлог гэдэг бол эмэгтэй хүн өдөрт ер нь эрэгтэй хүнээс 3 дахин илүү их тий одоо үг ярьдаг. Тий? 3 дахин их ярьдаг. Гэтэл нөгөө өдөр ингээд ажил дээр нөгөө 3 дахин олон тэр үгээ тий ярьж чадаагүй гэртээ ирсэн эмэгтэй хүн яах вэ гэвэл тэр нөгөө нэг зүйлээ ярьж гаргахыг хүсэж байдаг тийм үү. Жишээлбэл одоо зүгээр ингээд бодох юм бол за эрэгтэй хүн өдөрт 7,000 үг ярьдаг гэж бодоход эмэгтэй хүн 3 дахин их гэх юм бол 21,000 үг ярьдаг юм. Гэтэл нөгөө ажил дээр ингээд сууж ажил хийдэг нэг хүнтэй харьцдаггүй эмэгтэй хүн бол тий тэг өдөр цаана 3,000 4,000 үг хэрэгжилж гэртээ ороод ирэнгүү цаана дахиад 15,000 үгээ гаргах хэрэгтэй болж байгаа тий. Гэтэл эрэгтэй хүн бол нөгөө 7,000 үгээ гаргацсан бол гэртээ ирээд бас нэг тийм их юм яриад тах тийм сонирхол байдаггүй. Тийм учраас эндээс ингээл одоо тий нөгөө банк ингээд яриад хад зарим ирчүүд энээс нь залхахдаг ч юм уу тий. Ингээд намайг амраахгүй байх ч гэдэг юм уу эсвэл жоо ямар чалчаа юм бэ ч гэдэг юм уу тий. Гих мэтлэн. Гэтэл эмэгтэй хүн нөгөө нэг 17,000 үгээ гаргахын тулд яг дандаа нөх хэрэгтэй үг ярихгүй шүү дээ. Тэ? Хэрэгтэй үг ярихгүй. Юу болсон, яасан, ийсэнтэй ингээл ямар ч учир шалтгаан ер нь үйл явц их ярьдаг. Үр дүнгээс илүү болсон зүйлс их ярина. Шил одоо хүүхдэд нь учирсан зүйл тий. Хүүхдэд гаргасан асуудлууд тэгээд дэлгүүр хоршоогоор явж байсан ч тэглээ гэдэг ч юм уу. Ингээл одоо хоолох хүнсний үн ингээд нэмэгдсэн байна гэдэг ч юм уу. Ер нь үйл явцыг голлон их хөвчлэн ярьдаг байгаа. Тэгтээ яг энэ зүйл нь болохоор эрэгтэй хүмүүд нэг хэрэггүй юм санагддаг. Өнөөдөр ямар байв гэх юм бол эрэгтэй хүн өө яах вэ байдгаараа л тий. Ажил ямар гайгүй гэдэг ч юм уу тий. Ингээл өнгөрчдөг. Гэтэл эмэгтэй хүн бол тэгэл за өглөө ажил дээр очсон чинь ингээл нэг бүх үйл явцууд ингээл ер нь мэдээллүүдийг одоо юу гэх ямар нэг ангиллахгүйгээр тийм ээ ярих хүнсэлтэй шүү дээ гаргаж идэг. Гэтэл эрэгтэй хүн бол ер нь мэдээллийг ангилаад одоо хэрэгтэй гэсэн зүйлүүдээ ярьж идэг ч юм уу. За тэгвэл бидний энэ ялгаатай байдал маань хүн болгонд адилхан гэсэн үг шүү дээ. Гэтэл дуу цөөтэй эмгтэжүүд байна шүү дээ. Хинрүүд бас байна тийм. Бас их яриа ирчүүдч байна тийм ээ. Ярьж хөрөх дуртай. Гэтэл энэ бүхэн маань ерөнхийдөө давмгай
эмэгтэйчүүд давмгай юм талтай гэдгийг бас эрдэмтэд судалж гаргасан байна. Бас тэгээ бидний тархины бүтцэн маань бидний бас харилцаанд маш их нөлөөлж идэг. Нөхөн үржихүн эрэгтэн болоод зөвхөн эрэгтэй эмэгтэй энэ одоо хүүсээр ялгаатай гэвэл маш их андуурал болно. Гэтэл эрэгтэй хүний одоо тархины бүтцийн ялгаа, эмэгтэй хүний тархины бүтцийн ялгаа, сэтгэх чадвар, одоо харах байдал тийм ээ. Одоо энэ бүхнийг одоо өгүүлэх эрэгтэн энэ бүх зүйл нь үнэхээр өөр байдаг. Тэр энэ ялгаатай байдлыг мэдхгүйгээсээ болоод бидний амьдралд бас олон ялгаатай байдал гарч тийм. Жишээлбэл тархины бүтцийн талаар цөмөр хоёулаас жоох ярилцаж бас энэ хүмүүс мэдээсэй гэж хүсэж байна. Тэ? Энэ тал дээр бас жоох хэлье. Ер нь бол одоо эрэгтэй хүн бол баруун тал бөмбөлөг илүү хөгжсөн байдаг. Эмэгтэй хүн бол тийм үү ер нь бол тархины хоёр тархи бол өмнө нь бол жигд ажиллаж идэг. Тэгсэн мөртлөө эмэгтэй хүний одоо эрэгтэй хүнээс ялгаатай маш олон тэр одоо зүйлүүд байгаа. Жишээлбэл одоо эмэгтэй хүн бол ингээд нүдэн барамжаа бол маш одоо муутай гэх юм уу тийм. Тэгээд энийг одоо мэдэхгүй эрчүүдийн бас ямар асуудал гарах вэ гэвэл жишээлбэл эмэгтэй хүн машин барьж агаад машинаа ингээд зогсоол тавих боллоо. Тэгээ хоёр машины дундуур ингээд машинаа оруулах гад тэгэнгүүт ялангуяа шинэ жил очвол баг ингээд бууж хараад тийм. Гэтэл эрэгтэй хүн тэрийг хараад юу гэж бодох вэ? Гэхдээ энэ баг онгоц багтчмаар зай байхад чинь тийм. Энэ рүү одоо ингээд машинаа оруулах гэж одоо ямар одоо сүртэй юм бэ гэдэг юм уу тийм. Эсвэл зарим нэг жоохон ийм их нэртэй дургу байгаа нөхрүүд бол баг юу гэж бодох вэ? Гэхдээ миний хувцсан дээр байгаа нэг ширхэг үсийг олоод харчдаг мөртлөө энэ том зайд те ингээ ганц машин оруулж чадахгүй байх юм уу ч гэдэг юм. Гэтэл эмэгтэй хүний тархи өөрөөр ажиллаж идэг тийм ээ. Эрэгтэй хүмүүнийг бодох юм бол эмэгтэй хүний одоо нүдэн баримжаа гэдэг зүйл объектын хоорондыг хэмжих энэ хэмжээ бол үргэлж одоо нэлээд тийм алдаатай тооцоолж идэг ч юм уу тийм учраас эмэгтэй хүн бол энэ нүдэн баримжаан дээр эрэгтэй хүнийг бодох юм бол маш муу байдаг тийм мөн бас ингээд машинтай ярьж байгаа жишээлбэл одоо эмэгтэй хүн шүн машин барих юм бол одоо эрэгтэй хүнээс 15-аас 20 дахин тийм үү шүн бол одоо муу харж идэг тийм учраас эмэгтэй хүмүүс одоо шүн машин барихтаа одоо осол аваар гарах нь их байдаг ч гэдэг юм уу тийм үү тэгээ бас ингээд уншиж байхад бас тийм гарсан ялангуяа эмэгтэйчүүдийн тэг сарын тэмдэг ирсэн үед эмэгтэйчүүдийн дааврын ялгаруулаас болоод тэр зохицуулах даавар маань бүр ингээд сарын тэмдэгний үед бол маш тэр доод хэмжээнд очсон байдаг. Тийм учраас эмэгтэйчүүд яг тэр үедээ аваар осол хийх нь өндөр байдаг гэж бас эрдэмтэд тэр судалгаа гаргасан байгаа. Тэр бас их сонирхолтой бас тийм ээ. Тэгээ энэ тал дээр аль болохоор тайван байх, аль болохоор тийм тэр ядарсан байх юм бол машин унаа барихгүй байх гэх мэтчлээ. За тэгвэл одоо энэ тал дээр хоёлаа бас ярилж байна. Тархины бүтц гэдэг маань маш чухал. Жишээл хоёр тархийг холбосон судсууд гэхэд одоо эмэгтэйчүүдийн хувьд болохоор маш тийм нарийн судсууд маш олон одоо юу гэдгийг олон нарийн жижиг судсууд ингээд хоёр тархийг холбоод одоо холбогдсон байхад эрэгтэй хүнийх бүдүүн цөөн тий судсууд холбогдсон байдаг. Энэ нь яг юунд нөлөөлдөг вэ гэхээр эмэгтэй хүн одоо ямар нэгэн зүйлийг хийхдээ олон зэрэг нэг зэрэг олон зүйлийг хийх чадвартай байх жишээ нэ. Тэ уцаараа ярьж гэн хоолоо утгаж гэн хүүхдийнхээ даалгаврыг хийлгэж гэн тэ ийм чадвартай хаад эрэгтэй хүн болохоор яаж гэнэ нэг зүйл рүү төвлөрсөн бол яг тэр зүйл рүү бүх анхаарал ханддаг. Тэр лөө бүрэнгээ орчдөг. Тэгээд нэгээс илүү зүйл ингээд хийгээд ирэх юм бол ядардаг. Тэгээд тэрийг биелүүлж чадахгүй байх жишээ нэ. Жишээлбэл дэлгүүр явхад тэ эхнэрийнхэн загсан ямиг магадгүй олон юм захих юм бол заашгүй мартаад ирдэг, ороод ирдэг. Харин тэрний оронд бичиж өгөх юм бол тэр яг бичсэн юмныхан дагуу яг аваад ирдэг. Гэтэл зүгээр уцаар ч юм уу ингээд 2 3 юм захиас хэлчихээд байдаг. Ерөөсөө 1 2-ын тогтоогоол тэгэл бусдын бол нэг мартцсан байна гэдэг ч юм. Гэтэл энэ нь бол тархины бүтцтэй холбоотой байгаа. Гэтэл энийг яадаг вэ гэхээр намайг одоо ингээ ойлгохгүй байна гэдэг ч юм гэр бүлдээ санаа тавихгүй байна гэдэг ч юм уу тий бас ингэж ойлголцох тохиолдол байдаг шүү дээ. Дэлгүүр одоо жишээлбэл эрэгтэй хүн ингээл ядраад тийм ээ эхнэртэйгээ дэлгүүр явах болчих. Тэгэл эрэгтэй хүн за ядраад байна хоёулаа дараагийн амралтын өдөр дэлгүүр явах уу гэв. Харин эмэгтэй хүн бол харин юу гэж харж байгаа вэ гэхээр хоёулаа өнөөдөр дэлгүүр яваад тий дэлгүүр хийсэнгээ амрыг даач гэдэг юм уу тий. Ягаад тэгэхээр одоо дэлгүүр юм авахгүй ч гэсэн одоо манайхаар нөө дэлгүүр хийсээд гэдэг юм уу тий.
эмэгтэй хүн юм авахгүй ч гэсэн одоо дэлгүүрээр ингээ шопинг хийгээд Кайфтай явах та. Тийм. Кайфтай. Одоо театрт юм үзсэн юм шиг, музей үзсэн юм шиг тий яг тийм нэг одоо тийм сэтгэлийн таашаал авч идэг. Гэтэл эрэгтэй хүнд бол одоо ядарсан байж ээж дэлгүүр хийсэнгээ амарна гэдэг бол тийм үү? Одоо яаж буухгүй тий тийм зүйл байна. Ягаад гэвэл эрэгтэй хүн бол ерөөсөө нэг анчин штэ. Тийм учраас дэлгүүрт ороод яг хүссэн юм нь байвал шууд аваад тэрийгэ гаргахтаа айгу сэтгэл хангалуун тий. Тэрнээс ингээд яг хүссэн юм байх юм бол үнэн нь их үү багуу ерөөсөө нэг анзаарахгүй тий яг аваад гардаг. Тэгэхээр эмэгтэй хүн хүссэн юм нь байна уу байхгүй байна хамаагүй тий. Тэнд үзэл юм хараад ингээл барайл тавиал янз бүр болно шүү дээ. Тэгж авахгүй үнийг асуугаа. Авахгүй бол яах гэж үнийг асуугаад байгаа юм бэ? Худалдагч нар дургуутсан шүү дээ. Тий нөгөө худалдагч болохоор авахгүй ч нэг бодоод байгаа юм шиг харагддаг байхгүй. Тэгээ тийм зүйл зөндөө. Тэгээд гэтэл яг энэ зүйл манай эмэгтэй хүмүүс эсрэгээр амралт болдог байхгүй. Гэрийнхэн тэр нэг гэрээсээ гараад өөрийгөө жоохон чөлөөлж өгөөд өөрийнхөө дуртай ямиг хийгээд иргэн гут чинь нэх гой баяр хүртэл болчдөг байхгүй. Дэлгүүрээр яваад нэг авахгүй ч гэсэн. Тэгээ ерөнхийдөө юмны ханшиг мэдээ за дараа нь тэрийг авчвал зүгээр юм байна, ингэчвэл зүгээр юм байна гэд. Тэгээ бас ингээд заримдаа хит юм сониуч байдал энэ зүйлээс болоод яадаг. Авсан бараа буцаагаа тэгээ бүх юм таал заримдаа тийм тохиолдол зөндөө гарах үе байдгаа. Тийм эсвэл сэтгэл ханахгүй байх ч юм уу. Тийм би ингээл их нэртэйгээ яваад дэлгүүр юм авахаар байдаг. За яг виз эргэж буцахгүй виз те яг сэтгэл бүрэн хансан уу яг наатахад одоо яг авах уу эргэж буцаж дахиж одоо ингээл энэ биш байсан байна өөр юм авах байж бити тэгээрэй гэж бүр ингээд эцсийн одоо шийдвэрийг сонсчиж тийм юм авдаг одоо бүр тийм болсон ба. Тэгээд яг ийм ялгаатай талдгийг мэдхэр чинь яг өөрийгөө бас олж мэдхэр чинь би энэ дээр ингэдэж шүү гэд ингээ бодоод ирэнгууд чинь дахиж сонголтоо ихтэй хүртлээг бодож эхэлж байгаа байхгүй. За би сонголтоо сайн хийхгүй бол дараа нь эргэж буцах ч юм уу эсвэл сэтгэл ханамжгүй байдал гарна шүү. Эсвэл сонголтоо хийцэн бол ер сэтгэл одоо юу гэдгийг дахиж одоо гомдлохгүй үлэхгүй те эсвэл яг ийм зүйлээс ингэж дотроо бодож эхэлнэ. Тэгээ бодсны минь дагуу яг амьдрал дээр тэр зүйл үүс бий болдог байгаа. За өөр бид нарт өөр ярих олон зүйл байна. Гэхдээ энэ зүйлээс ерөнхийдөө 95 метр хүн ялгаатай байдлыг жоохон давмгаа яриад тий тархины бүтцтэй бас холбоотой зүйлсээ яриул ер нь зүгээр л өгч бодож байна. Дараагийн олон зүйл ер нь ялгаатай тал маш олон байгаа л да. За өөр сонирхуулах, ярилцах зүйл байна уу? Маш олон зүйл байсан бидний хувьд. Эхний үед амьдарч явах үед бол үнэхээр ойлгохгүй. Яагаад ийм хүнтэй гэрэлцсэн юм бол гэсэн бодол их орж ирдэг байсан тий. Гэтэл яг тэр сонголт маань яасан бэ? Буруу байгаагүй. Ерөөсөө буруу байгаагүй. Харин мэдхгүйгээсээ хүмүүс их алдчихсан. Жишээлбэл анхны харц, анхны дурлал, анхны хайр гэж ярьдаг. Яг тэр хайраар дурлсан хүмүүс одоо бидний биед чинь бидний бие бол гайхамшигтай шүү дээ. Одоо тархинд ингээд дофамин гэдэг яц буюу тий. Одоо ингээд тэр кино үзэхэд тий бэлгийн харилцаанд ороход магадгүй тэр одоо юу гэдгийг тэр харт амь хэрэглэхэд хүртэл ялгардаг тэр дофамин гэдэг бодис ингээ маань яг тэр хайр дурлалдаа автах үед хүний тархинаас ялгарч яадаг байгаа. Тэр ялгарсан тэр бодис маань яадаг вөхөр тухайн яг хайр дурлалдаа автчих үедээ хэсэг ялгарч гаад тэгээ яадаг хэвийн байдалд орчдөг. Хэрвээ тэр байнга ялгарх юм бол хүн өөхөх тийм аюултай тийм бодис байгаа. Тархинаас ялгарч яадаг. Гэтэл яг дурлсан үед маань яг тэр ялгарч эхэлдэг. Тийм учраас тухайн хүнийгээ дурлаа те хайрлаа явж явах үед яадаг. Тэр хүний суул талууд те ямар нэгэн байдлаар ингээд өөр зүйлүүд нэг анзаарахдаггүй. Ерөөсө дотор нь амьдрч чадна, болно, бүтэн те. Эсвэл сайхан амьдрын гэж боддог. Гэтэл яг тэр бодис маань ингээд хэвийн болоод ирэнгуут яадгүй. Яг нэг бодит амьдрал дээр орж ирдэг. Энэ хүн надаас юм ялгаатай байна, өөр байна те. Ямар уу гэдэг ч юм уу. Яг гэх мэтчлэн. Гэтэл яг энэ бодис маань энэ бодисыг маань ингээ хэвийн байлгадаг тийм ээ. Ер нь бидний тархинд ингээ янз бүрийн бодисуудыг ялгарх үед хэвийн төвшөнд аваачдаг. Дахиад нэг өөр бодис байж байдаг. Гэтэл энэ бодисууд маань ингээ хэвийн байхгүй бол хүний тийм үү эрүүл мэндийн байдлаас хохирох магадлалтай. Тэгэхээр бидний бие маяг ийм гайхамшигтай бүтээгдсэн. Тэгэхээр бид нар анханасаа ийм ялгаатай байдлыг мэддэг. Анханасаа янз бүрийн те гэдгийг олж харж ирсэн бол хүмүүс ер нь хайр сэтгэлээр ер нь гэрлэхгүй байх. Тийм үү? Гэрэлж чадахгүй тийм ээ. Тийм учраас энэ тал дээр бас сайн. Ер нь бол хүмүүс яг Канадад ингээд таалагдсан, би хайртай болсон гэл ихэвчлэн ер нь гэрэлж байгаа тий. Ялангуяа залуучууд бол одоо сүүлийн үед бол маш хурдан гэрэлдэг болсон тий.
үерх найзалсан юм уу, үерхсэн юм уу мэдэхгүй нэг мэдэд гэрэлтсэн юм уу хамт амьдэрсэн ингээд явж идэг. Гэтэл би яг өнөөдөр ямар үгийг ер нь залуучуудад их хэлэх дуртай вэ гэхээр хүн ер нь хэдий их ер нь өөрийгөө бэлтгэн хүн хэдий их өөрөө ер нь ингэж яг гэрлэлтэнд бэлтгэж гэрлэлтийн талаар тийм үү одоо ингэж сурж ингэж одоо мэдэх тусам хүний яг сонголт ч гэсэн яг илүү сайн болдог. Тэгээд илүү бэлтгэгдсэн хүн чинь бас яг тийм бэлтгэгдсэн хүнтэй гэрэлж чаддаг баг. Яг үнэ. Тэгэхгүй тохиолдолд ингээд хоёулаа юу ч мэдэхгүй ингээд гэрэлчээд тэгээд гэрэлснийхаа дараа ингээд нэгээ таньж мэдээд нөгөө хүнийхээ ялгаатай талыг мэдээд тэрийг хүлээн зөвшөөрөхгүй юм уу те тэрнтэй зөрчилдөөл тэрийг өөрчилөх гэж амьдэрсаар байтал нөгөө залуу насны сайхан он жилүүд өнгөрчөөд идэг. Тийм учраас бид үнэхээр одоо энэ нийгэмд өнөөдөр мэдээлэл гэдэг бол үнэхээр хангалттай болцсон байна тийм үү? Сурах боломжууд их болцсон байгаа. Бидний аав ээжүүд бол үнэхээр мэдхгүй бас сурах боломж юм уу тийм зүйл нь бага байсан баг. Харин одоо бол тийм биш учраас одоо бол залуучууд бол илүү сурж илүү мэдж тийм ээ. Тэгээд гэр бүл болохтой бэлтгэгдээ. Тэгээд гэр бүл болох юм бол таны гэр бүлийн амьдрал ч гэсэн үнэхээр аз жаргалтай бас олон асуудлуудаас та нар бас өөрсдийгөө тийм үү чөлөөлөөд урагшаа явахад бас амархан байх тийм боломжтой байхаа шүү. Тэг ер нь бол бид хоёрын гэр бүлийн харилцааны байдал гэсэг эндээс эхэлсэн л дээ. Бид нар яг сурч эхэлсэн байхгүй юу? Гэр бүл гэж яг юу юм? Гэр бүлийн харилцаа гэж юу юм? Эрэгтэй хүн гэж юу юм? Эмэгтэй хүн гэж юу юм? Хүүхдээ яаж хүмүүжүүлэх ёстой юм? Тэ? Хүүхдийн насны онцлог юм. Одоо жишээлбэл бид хоёр одоо 40 гарч байна. Гэтэл 40 насны өсвөр үеийн насны хүүхдүүдийн хямралыг аягуулсан анхаардаг тий. Өсвөр наснд одоо хямарж н өсвөр үед ингэж байна. Гэтэл 40 гарсан одоо хүмүүсүүдийн хувьд бас яг өсвөр насныхтай адилхан хямрал эхэлж идэг. Гэтэл энэ зүйлийг бид нар хэрэг сураагүй байсан бол энэ насанд болж байгаа тохиолдож байгаа тэр зүйлсээр бид нар энэ яг тийм хямрал явагдаж шүү энэ үеийг ингэж давна шүү гэж мэдэхгүй байх байсан. Тэгээ бид яг сурсан цагаас эхлээд бидний харилцаанд маш олон зүйл ялгаа гарч байгаа. Маш их ахицтай тийм маш сайн болж байгааг мэдсэн. Тэгэхээр ер нь гэр бүлийн хосууд маань хамтдаа суралцаасаа. Бас бид нар солонгос хэлийг сурах гэж тийм үү. За магадгүй би 10 жилээс сураагүй байж болох юм. Гэтэл дээд сургуульд ороод би 4 жил сурлаа солонгос хэлийг. Тэгээ дараа нь яг магистрт би дахиад сурлаа 3 жил. Доктор хамгааллаа тий 5 жил. Гэтэл зөвхөн дээд боловсрлоос ингээд сурсан хэлийхэд л нэг 10 гаруй жил сурч яхад. Зөвхөн хэлийг бид нар тэгээ сурж яхад гэр бүл гэсэн томоо амьдралыг авч явах гэж байгаа хүмүүс тийм ээ. Гэрлэлтийн талаар огт сурахгүй байна гэдэг бол харамсалтай зүйл л дээ. Тэгээ одоохондоо манайх бол энэ зүйлийг мэдэхгүй байна тийм ээ. Сайн мэдэхгүй байна. Энийг сайн мэдүүлэх хийсэн гэж бас биднээс нэвтрүүлэг тас хоорондоо ярилцаад орсон байгаа. Тэгэхээр одоо бидний хувьд болохоор энэ зүйлийг мэдүүлэхтэй таниулах ажил нь одоо бидний үүрэг болсон байгаа. Тий. Тэгээ та бүхнээсээс асуух лавлах зүйл байвалаас асууж лавлаж болно. Тэгээ бидний одоо радиогийн хаяг маань та бүхэн бид нартай холбоотой байж тэ бидний явуулж байгаа нэвтрүүлэг болон янз бүрийн тэр зүйлсийг та сонирхож үзэх болвол бидний вебсайт www.md1radio.com руу ороорой. Тэгээд бас бидний Facebook хаяг Mongolian Diaspora гэдэг энэ хаяг руу ороод та бүхэн сонирхоорой. Тэгээд Facebook хуудас маань Mongolian Diaspora интернет радио стейшн байгаа. Тэгээд имэйл хаяг маань md1radio@never.com байгаа. YouTube маань MD1 радио байгаа. Тэгээд энэ бүхнээс та бүхэн бас орж судлаж сонсож үзээсэй гэж хүсэж байна. За ер нь бол нэвтрүүлэг маань төхөж байгаах гэж бодож байна. Тэгээд бас бидний ялгаатай талуудаас өөр сонирхож асуух лавлах зүйл байна уу? Бас хэлэх зүйл үлдсэн үү? Ер нь бол 5 метр хүн тал дээр илүү ялгаатай байдлыг ярих гэж бодож байгаа. Ер нь энэ удаад тархины бүтэц тийм ээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс түрүү хэлсэн нөгөө эмэгтэй хүн бол эрэгтэй хүнээс 3 дахин илүү ярьдаг гэж. Тэгсэн мөртлөө эмэгтэйчүүд ярианы үед одоо тэмдэг нэрийг эрчүүдээс 4 дахин илүү хэрэгэлдэг ба. Жишээлбэл ямар байж болох вэ? Эрчүүд болохоор яадгүй гэхээр эмэгтэйчүүдээс одоо сая яг асуулт асууж байгаа шүү дээ. Яг энэ нь байсан. Эрчүүд болохоор эмэгтэйчүүдээс 3 дахин цөөн асуулт асуудаг. Тэгээ яриандаа ихэвчлэн яадаг үгээр үйл үгийг оруулж ярьдаг. Тийм ээ? Их өөр тий.
Тэгээд эмэгтэй хүмүүс худлаа ярихаараа яадаг вэхээр ер нь бол инээдэг тийм үү. Дуун ингээ зөөлхөн болдог. Харин ирчүүд худлаа ярихаараа яах вэ? Тэгээд чи юу гэдэг байгаа ингээд ч юм уу те ингээд хүчтэй болж. Дуун усам чанга болоод тийм ээ. Ууртай юм уу догшин болдог юм уу те гадна байдалтай тэгж өөрийгөө илэрхийлж хэлдэг. Тэгээд эрэгтэй хүн бол ер нь нэг харах эрэгтэн илүү хөгжсөн учраас те ер нь бол нүдэрээ их өдөөгддөг байгаа. Тийм ээ. Энэс болгоомжлох хэрэгтэй бас тийм энэ талаа мэдчихвэл бас. Тэгээд эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс илүү үнээр ялгаруулж идэг. Мөртлөө эмэгтэй хүнээс 10 дахин илүү тийм үү биедээ ус агуулж идэг. Тэгээд булчин эмэгтэй хүнээс 20 дахин илүү байдаг баг. Тийм учраас эрчүүд булчингаа их хөгжүүлдэг байх нь шүү тийм ээ. За түрүүн бас ярьж байгаа үнэр гэж байгаа. Эрэгтэй хүний үнэрлэх хэрэгтэн бас дамгай өгсөн гэж ярьдаг. Тийм учраас сайхан хоол, сайхан үнэртэй ус тийм ээ. Бас эмэгтэй эрхнэрийгээ сайхан хувцалдсан байхыг харж байгаа эрэгтэй хүний хувьд болохоор одоо бид нар яриад байгаа энэ зүрх сэтгэлийг хайрын сав гэж яриад байгаа. Тэр яг тэр дүүрдэг гэж хэлж болно. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр хайрын сав маань дөрөөд ирэх юм бол яах вэ? Нөхөр их нэртэйгээ хандах хандлага маань маш өөр болж идэг. Сэтгэл хангалуун байдалтай хандаж эхэлдэг. Ер нь хүүхдүүд ч гэсэн ер нь гэр бүлд гарч байгаа хүмүүс хамгийн их асуудал гаргаж ирдэг чинь тэр хүн ерөөсөө хайр нь хангахдахгүй, хайр нь дүүрэхгүй те халамж хайраар дутуу байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энэ бидний энэ одоо ялгаатай талууд маань бид нар яадаг вэ гэхээр нөгөө нэг хайрын тэрүүгээрээ бидний хайрыг авахыг хүсэж идэг. Жишээл эрэгтэй хүн гэртээ орж ирээд хүүхдүүд нь айгуугаа тайван тоглож идэг ч юм уу те эвтэй. Эхнэр нь сайхан хоол хийчихсэн, сайхан хувцас өмсчихсэн те. Энэ байгааг харахтай байдгүй. Яг бүрэн амралтыг мэдэрдэг. Гэтэл ороод ирдэг эхнэр нь амар бухим дууртай те. Хүүхдүүд нь хоорондоо муудалцсан, хоол хийгээчгүй гэр нь бохирч юм яг юм байх юм бол ер нь эрэгтэй хүн ядгүй. Залхахдаг юм залхсан тийм дүр төрхийг их үзүүлдэг. Гэтэл эмэгтэй хүн бас яддаг. Ингээд нөхөр нь те ингээ хичнээн ингээд ядарсан байсан гэсэн өөрийнх нь ингээд ярьж байгаа зүйлээ ингээд анхаараад чих тавин сонсоод те өөртөө хамт ингээд цаг гаргаад тэгээ нөхрийнхөө ямар нэг юм ярихт нь шийдэх гэж оролдох хэрэггүй. Жишээлбэл би одоо хүүхдийн талаар ярьж байгаа тийм ээ. За одоо тэгвэл тэр чийстэй станаар болохгүй байгаа юм байна. Нөхрөөс болгоод үе гэдэг ч юм уу те. Ямар нэгэн шийдвэр гаргах гэж оролдох хэрэггүйгээр зүгээр түүнийг сонсох хэрэгтэй. Сонсоод гэдэг те. Тэнгуут эмэгтэй хүн ярьж агаад өөрөө юу хийх яахаагаа мэдээд авчдаг. Тэгээ эрэгтэй хүний нөгөө нэг төрөлхийн чанар чинь тэр шүү дээ. Шууд нөгөө шийдвэр гаргах. Тий, ялгаа тал нь. Шууд шийдвэр гаргах. Тийм учраас гардаг л таас. Тий. Эмэгтэй хүн зүгээр юм ингээд нөгөө нэг ямар ч одоо нөгөө юугүй ярьж байгаа шүү дээ. Одоо ямар ч дүгнэлт хийхгүйгээр те зүгээр л ингээл тийм болсон юм л ярьж байгаа шүү дээ. юм уу бодож санаж байгаа зүйлүүдээ ч юм уу анализ хийхгүйгээр ярьж чад. Эрэгтэй хүн бол тэрийг сонсоод шууд одоо дүгнэлт хийдэг те. Тэгвэл ингээд шийдчих. Тийм үү би ч өвдөд юм уу тэгвэл чи энэлэг явагддаг ч юм уу те. Ийм уулдаа гэдэг ч юм уу те. Гэтэл эмэгтэй хүн бол яг нөхрөөрөө одоо жоохон хайрлуулах гад юм уу те. Ингээд нөхрийнхээ анхаарлыг татах гад тэгээд тийм нөхөр бол одоо шууд те. Тэгвэл энэлэг явчих юм ингээд. Шууд ийм маягаар ер нь эрэгтэй хүн угаасаа юм тэгж ханддаг байгаа. Бас тэгдэг шүү. Жохоо ядарсан юм ярихаар л тэг хамраач л хурдан хунтаг гэл ингээл миний өмнөөс бүх юм шийдэж өгөх гээд байдаг байхгүй. Нэг талаараас айгу хайрлаа халамжилж байна. Гэтэл би ядарсныгаа жохоо яриад ингэсэн тэгсэн шүү гингут зөөр сонсоод өгөх оронд л яг шийдэж өгөх гээд байдаг. Эрэгтэй хүн бол нөгөө нэг шууд хүлээж аваад тэгээд яг нөгөө ярьж байгаа зүйлийг яг тэр чигээр нь хүлээж авч байгаа байхгүй тийм. Гэтэл эмэгтэй хүн болохоор яаж ийм нөхөр илүү одоо нэг одоо цаад зүйлийг ингээд ойлгоосоо тий тэгээ намайг хүлээж аваасаа л гэж хэлдэг. Тэгж хүсээд. Гэтэл эрэгтэй хүн болохоор шууд хүлээж авдаг. Шууд хүлээж аваад тэгэл шууд шийдвэр гаргаад тий шууд тэрийг шийдэж өгөхгүй л байж. Ялангуяа гэртээ хүүхдээ харж байгаа ээж нар байдаг шүү дээ. Би ч гэсэн олон жил хүүхдээ хараад гэртээ байхад нөхөр минь ажлаас ирэхэд хүлээж ядна, тисч ядна. Тэгээ өдөр болсон тэр зүйл ингээл өөртөө бухимдсан, чадаагүй зүйл, хүүхдээ ойлгохгүй, эсвэл хүүхдтэйгээ муудалцсан, эсвэл за ингээл тэр бүх зүйл яадаг вөхрөө айгу ачаа олцсон байдаг байхгүй. Тэрийг хин нэгэнтэй хуваалцах хүсдэг. Хамгийн дөрөв нөхөртөө хуваалцах хүсдэг. Тэгэл нөхөр нь орж ирэл ядараад ороод ирсэн, эсвэл жоохон стресстэй, эсвэл бухимд байхад энэ зүйлийг сонсож хүлээж авч чаддаггүй. Гэтэл одоо эмэгтэйчүүд маань энийг мэрэгэн ухаанаар хараад те ядарсан юм одоо яриад яах. Гэтэл энэ зүйлийг ярилцах, хуваалцах бас найз нөхөд те
бас яг тийм бүлэг хүмүүс бас байвал их зүгээр юм болов гэж бодсон. Яг бол эмэгтэй хүний хангалттай яаж байгаа энэ яриаг бол хичнээн одоо нөхөр хичнээн сайн нөхөр байсан ч гэсэн яг тэр хэвээр нь хүлээж авч хад хэцүү. Одоо бид нар уг төрөлхийн өөр учраас. Тийм учраас найз нөхөдтэй ээж нарын бүлэг, ээж нарын групп эсвэл тэ найз нөхдөд сугалраад эсвэл хичээл тийм ээ эсвэл сөм чуулган тийм ээ эсвэл залбирлын баг гэдэг ч юм ингээл яг тэр газартаа очиод би амьдрал яг юм байна, миний хүүхдийн төлөө ингэ залбирч өгөөч, би яг энэ зүйл дээр ингэ хэцүү байна гэдэг ч юм уу. Ингэх мэтчлэн ийм асуудлуудаас ярьж болж байгаа. Тэгтэл бүх юмыг нөхрөөрөө шийдвэрлэх гэдэг юм бол нөхрийн ачаал бол аяг хүнд болно. Тэг бас энэ зүйлийг ярьсан дээр бас эмэгтэй хүнд ямар нэгэн зүйлийг хийхэд тийм ээ үйл явц чухал байдаг. Энийг яаж хийх вэ? Гэтэл үр дүнгээс нэлүү энэ зүйлийг сайн хийх юм бол сайн болно гэсэн үйл явц чухал байдаг. Гэтэл эрэгтэй хүнд болохоор үр дүн чухал байдаг. Тэгээд нөхөртөө ингээд эхнэр нь бүх юм ярихад яаж яддаг вэ? Шийдэж өгөх буюу үр дүн аягүй чухал байдаг. Одоо тэгвэл хурдан амар, одоо тэгвэл тэр хүүхдээ чинь тгий гэдэг ч юм ингээд. Гэтэл эмэгтэй хүн болохоор тэр үйл явцаа тий тухайн үеийг ярьж идэг байхгүй. Гэтэл энэ зүйл дээр бас эрэгтэй хүмүүс хэцүү байдаг ах тийм үү? Энэ тал дээр бас жишээтэй ярьж байна. Ер нь бол одоо эрэгтэй хүмүүс ер нь тэгэл үйл явд юм ярингуй шууд төгсгөлийг харж байгаа шүү дээ. За тэгвэл энийг ингээд хийчихээ. За ингээд одоо дүгнчихээ. Ийм шийдвэр гаргачих ч юм уу тий. Гэтэл эмэгтэй хүн болохоор илүү одоо нэг нарийн зүйлсүүд нь анхаарж байгаа. Тэгээд яагаад бид нэр мэдээж зарим гэр бүлүүд бас тэгдэг. Зүгээр бит хоёр бол ингээд ойлголцоод байж болдог тийм. Хэл ярианы тал дээр энэ ялгаатай талууд дээр нэг асуудал гардггүй гэдэг. Гэтэл бид энэ нэг гэр бүл судлал гэж бүхэл бүтэн энэ том ойлголтыг нэг удаагийн нэвтрүүлгээр тайлбарлахад бас хэцүү л дээ тийм. Тэгээд жишээлбэл одоо зарим гэр бүлүүд дээр одоо нөгөө зан чанарын ялгаатай талууд байгаа. Тийм. Одоо зан чанарын ялгаатай талууд дээр бас одоо темпераментийн хувьд бас ялгаатай байгаа. Темперамент тэр хувь чанараасаа гадна одоо яг өнөөдөр ярьж байгаа шиг одоо тархины бүтэц дээрээ бас ялгаатай олон ийм ялгаатай талууд байгаа. Гэтэл яг хоёулаа ер нь ойролцоо темпераменттай юм уу ойролцоо одоо нэг хэв чанартай тийм хоёр хүн байх юм бол жишээлбэл хоёулаа жоохон дуугүй ч юм уу тийм байх юм бол бас ингээд заавалчгүй ингээд нэг хэл яриан дээр асуудал нь гараад байдаггүй тийм ээ. Бас тийм тохиолдол байдаг. Тэгээд тэгэнгүүт яг зөвхөн тийм гэр бүлээр дүгнээд ер нь бол манай гэр бүл ийм байдığım юм чинь гэж бас харж болохгүй байгаа. Бид хоёрын ярьж байгаа тал юу гэхээр ер нь дийлэнх гэр бүлүүд тийм ээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс бол ялгаатай байдгаа гэдгийг. Яагаад би энийг ярьж байгаа юм тэгэхээр нэг залуу тэгжсэн. Миний мэдх нэг ах эгч хоёр байна. Ерөөсөө хэрэлддэггүй тий. Ерөөсөө асуудал гардаггүй. Ингээл би бинтэйгээ ингээл хэл ярианы иймэрхүү хэрүүл маргаан ийм зүйл ерөөсөө болдгоо тийм гэр бүл байдаг штеп. Гэтэл тэр бол одоо нэг шууд 90% тий. Тийм гэр бүлээр бид нар бас дүгнж болохгүй байгаа тийм. За тэгвэл ер нь хоёулаа өөрийнхөө амьдралыг бас илүү их ярина тий. Гэрэлсэн анхны жилүүдэд ер нь бол гарч исэн зүйлс маань эргээд ингээ харахад эргээд сураад ингээ харахад байна шүү дээ. Сураад үзэхэд яг энэ зан чанар за бас зан чанарын хэв шинж маш ялгаатай байсан байна. Жишээлбэл би бол нэлийн идэвхтэй гадагшаага чиглэсэн хүн. Гадагшаа гараад би хүмүүстэй уулзаад хүмүүстэй яриад суулралтанд суугаад тийм үү. Хүмүүстэй хамт байгаад ямар нэгэн зүйлийг хийгээд ирэхдээ миний сэтгэл яддаг бүр ханамж тэр сэтгэлийн ханамж гэж байгаа шүү дээ. Дүүрэн нэг хайрын сав маань дүүрэн болдог. Тэгэд ирсэн хүн чи баяр хөөртэй орж ирдэг. Гэтэл би яасан бэ? Хүүхд гаргаад төрүүлээд гэртээ байгаад ирсэн чи яасан? Нөгөө нэг гадагшаа гарах дуртай хүн чинь гэрт их давмгай байгаад гэрт дийлэнхтэй байгаад зөвхөн гэртээ байгаад ирсэн чинь нэг л сонирн болцсон. Гэртээ байгаад ирэхээр бухимдал те нэг л би хинч биш болцсон юм шиг тийм мэдрэмж төрөөд ч юм уу. Бухимдал тэр бухимдлаа нөхөртөө те хүүхдүүдэд гарах ч юм уу. Ийм асуудал их гарч ирж байгаа. Гэтэл энэ чи миний зан чанартаа холбоотой байсан баг. Гэтэл би тэр зохицуулж болох байсан. Шууд одоо би хүүхдээ харангаа тийм үү. Хүүхдтэй яг ээж нар те нөхөрлөө суудаг ч юм уу, хамт ярилцдаг ч юм уу те. Зөвхөн нөхөртэй начаалдаг өгөхгүйгээр. Тэгэл яадаг хүүхдтэй хүмүүсийн жижигхэн одоо цугларалтанд очдог ч юм уу тийм ээ. Одоо хүүхдийн одоо юу гэдгийг цуглаанд хүүхдүүдтэйгээ хамт очдог ч юм уу. Гэх мэтчлэн янз бүрийн аргарын зүйлийг нөхөж болох боломжтой. Зөвхөн би одоо энэ зан чанарынхаа хэв шинжээ шалтгаалаад тийм ээ. Одоос гарах олон зүйл байна. Гэтэл яг энэ зүйл дээр бас
яг гэрсний дараа гарч ирсэн зүйлүүд. Манай нөхөр бол Ер зан нь чанар бол мал би өөр бол шүү дээ тийм ээ. одоо Өөр зан чанар. түрүү ихнэр маань хэлжсэн яагаад би тэр энэ мэрэгжлийг сонгосон бэ гэхээр яг үнэндээ би бол одоо яг тэр эмэгтэй хүний талаар бол ер нь мэддэггүй байсан. Тий. Яг үнэ. Эмэгтэй хүн гэж ямар хүн бэ гэж ер нь мэдэхгүй шүү дээ тий. Мэдэхгүй байсан учраас ер нь бол ялангуяа энэ нөгөө хүнийг өөршгөө байлгахыг хүсдэг тий. Ийм асуудлууд гарч ирсэн байгаа. Гэтэл нөгөө нэг тийм үг байдаг. Ер нь эрэгтэй хүн бол ер нь өөрчлөгдөв. Харин эмэгтэй хүн бол ер нь ингээд нөхрийгөө дагаад өөрчлөгдөж бас болдог. Гэтэл олон эхнэрүүд яадаг вэ гэхээр нөхрийгөө өөрчлөхийг хүсэж байдаг тий. Тэгээд нөхрийгөө өөрчлөх гэж хүсэж байгаа тэр зүйлээсээ болоод нөхөртөөгөө тэмцэлдэж амьдарч идэг тийм ээ. Тийм олон эмэгтэйчүүд байдаг. Харин би болохоор анх гэрэлчээд эмэгтэй хүн бол ер нь одоо ингээд нэг айгүй тийм хайр тий ингээл ийм нарийн юм их хүсдэг гэж юу мэдэхгүй. Яг тийм. Тийм байсан байгаа. Тэгээд мэдээж одоо сураад ирэхээр хүн за би яг энэ зүйлүүд дээр алдчихсан юм байна. Би ийм зүйл хийх ёстой юм байна. Тийм ээ. Тэгээ яг тэр нь одоо жишээлбэл одоо хайртай гэдэг үгийг тийм хэлдэггүй байсан. Тэгэхээр тэрийг намар хэлбэлээр тийм намар хэлбэлээр бас нэг яг ийм гэр бүлийн хичээл зааж байгаад бас асуужсэн тийм. За эхнэртэй ингээд хайртай гэж хэлсэн. Сүүлийн нэг өдөр тэрийн дотор хэлсэн хүн байна уу? За гараа өргөөрөө гэв. Тэгээ за сүүлийн 1 сар 7 хоногт хэлсэн хүн байна уу? 1 сар хэлсэн хүн байна уу те? Сүүлийн 3 сарын дотор хайртай гэж хэлсэн хүн байна уу гэж бас бүр 3 сар өнгөрчөөд байхад те 3 сард нэг ч удаа эхнэртэй хайртай гэж хэлээгүй хүн бас байж исэн. За тэгээ тэр ирчүүдийн нэг бол би байсан байгаа. Тэгээд одоо бол яадгүй хэр эхнэртэй өдөр болго хайртай гэж хэлээ гэж. Ер нь шийдвэр гаргаад тэгээд хэлж эхэлсэн. Одоо бол өдөр болгон хэлдэг. Гэтэл яг тэр үгийг сонсох гээд гэтэл өөрийгөө зөв илэрхийлэх, зөв хүсэж байгаа зүйлээ бас эмэгтэй хүн тодорхой хэлмээр юм шиг. Гэтэл тэрийг хэлж чадахгүй бухимдаа тойруулаад байдаг. Гэтэл эрэгтэй хүн яг тодорхой хэлээд өгчвөл за жишээлбэл тийм ээ. За би энэ хайртай гэдэг үг өдөр болгон сонсомоор байна шүү. Тэ? За хоёулаа хаяа кино үзмээр байна шүү. Сарын тэдх өдөр гэдэг ч юм уу тий. За тэр өдөр ийм тодорхой хэлээд өгсөн тохиолдолд эрэгтэй хүн бол ерөөхдөө тэрийг аваад боловсруулад өөрийн болгоод ер нь би тэх ёстой шүү гэдэг ч юм. Гэтэл яг эмэгтэй хүний сан чанар чинь нарийн учраас заримдаа тэрийг илэрхийлэх тал дээр яг буруу илэрхийлэх тохиолдол байна. Миний хувьд ч гэсэн яг буруу илэрхийлээд явж исэн тохиолдол маш их байна. Тэгээ энэ зүйлийг бас яг суралцаад яг өөрийгөө зөв илэрхийлэх ёстой юм гэж. Тийм харин нөгөө би нөгөө чухал байгаа. Сайн мэдэхгүй шүү дээ эмэгтэй хүний тухай. Тэгтэл эхнэр маань үгүй би ийм хүсэж байна гэд хэлчих юм бол уг нь надад айгүй амар байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө тэрийг ингээд янз бүрийн уран нарийн аргаар илэрхийлээд байдаг. Би нөгөө эмэгтэй хүнийг мэдэхгүй, сайн ойлгохгүй энэ талаар бас сураагүй хүн чинь тэрийг юусоо мэдэрдэггүй, хүлээж авч чадахгүй те гэх мэтчлэн яг ийм асуудлууд. Жишээлбэл одоо түрүү ярьжсэн эхнэр маань ингээд эмэгтэй хүн гэртээ гоё байх хэрэгтэй гэдэг. Тэгээд ер нь ингээл гэртээ ингээл айгу гоё байгаад хэлсэн байхгүй. Тэгээд би бас тэрийг мэдэхгүй. Гэхдээ ямар сони юм бэ? Ягаад ингээд гэртээ одоо ганглаад байгаа юм бэ? Тийм. Ягаад гэртээ ганглаад байгаа юм бэ гэдэг ингээд тэрийг ерөөсөй ойлгохгүй. Гэтэл эхнэр маань надаас одоо төрүүлээд энэ зүйлийг ингээд сурцсан тийм. Эмэгтэй хүн бол гэртээ гоё байх хэрэгтэй. Тэгээд би бол тэрийг ойлгохгүй байх жишээ нь ч юм уу тийм. Гэтэл яг үнэндээ эхнэр нөхөр хоёр хизээ хамгийн их одоо хамт байх цаг нь тий хизээ байдаг юм бэ гэхээр гэр бүл байгаа тий. Ягаад гэвэл хэрэг хамт ажилдггүй юм бол өглөө босоод хоёулаа яах вэ? Босоод хоёр тишээ явчихна. Орой орж ирээд тэгээд яг хамт байгаа тэр нэг хэдхэн цаг бол яг гэр бүлтэй байгаа тэр цаг байгаа хэрэг. Тэгэхээр нөгөө нөхөртөө сайхан харагдахын тулд эмэгтэй хүн чинь хизээ тийм үү? Тэр сайхангаа тий харуулах гэхээр гэртээ байгаа тэр цаг л байгаа. Гэтэл нөгөө бидний амьдрал бол яг нөгөө эсэргээрээ тий ажилдаа явахдаа айгүй гоё болоо яваад өгдөг. Гэртээ ирэхээр тий гэтэл нөгөө нөхөр тустай ажил хийдэг бол нөгөө эхнэрийнхээ гоё байгааг харахгүй шүү дээ тий. Гэтэл ажил дээр очихоор айгүй гоё эмэгтэй байгаад байдаг нөхөр нь. Тэгээ гэртээ ороод ирэнгүүт эхнэр нь нөгөө гоё хувцас тайлцсан нөгөө гэрийн хувцас өмссөн байж байдаг. Тэгээд нөгөө эхнэрийнхээ гоёыг олж харахгүй. Тэгэл өглөө босоод хоёр тишээ явна. Ажил дээр очихоор гой эмэгтэйчүүд байгаад идэг. Би гэртээ ирэхээр гэрт ихнэр маань нөгөө гэрийн хувцастайгаа байж идэг.
тий. Тэгээ эн чинь бас бидний нөгөө түрүү ярьжсэн шүү дээ харах мэрэгтгэн гэж эрэгтэй хүнд амгаа өгсөн учраас гэтэл ажил дээр нэх гоё эмэгтэйчүүд. Гэтэл гэртээ яаж нөгөө л нэг байдаг ихнэр биш тий. Ихнэр нь өсөө өөрчилсөн. Би бол нөхрийгээ бас хэлмээр л байна л да. Би ингээд эмэг зүүн эсвэл гинж ч юм уу өсөө эсвэл өөрчлөлтсөн байна. Тэгээ миний нөхөр хурж хөх ямар гоё болсон гэж хэлэхгүй. Би урдуур нэлээ явж харуул за би юу өөрчлөгдсөн байна гэж урдуур ингэж ээж яах вэ? Манай нөхөр энэ өөрчлөгдсөн байна. Тэгэхээр яг энэ тал нь бол яг миний нөхрийн бас зан чанар хэв шинжтэй. Яг одоо ер нь адилхан. Миний нөхөр чинь харьцангуй дотоошоо зан чанартай. Дотоошоо бодох тийм үү? Өөрөө гэртээ ингэ чөлөөтэй амраад байж яах юм бол тий илүү их амралт, илүү их сэтгэл харамж авч яадаг. Гадагшаа гарах юм бол илүү их ядарах тийм тал руу илүү бас тийм зан чанартай байгаа. За тэгээд энэс асуулт ирсэн байна тийм ээ. Энэ асуултанд бас хариулаарай. Та хоёр хэр удаан бэлдэж байж гэрэлсэн бэ гэж Сэрод. Би түрүү хэлсэн тэгээ би бол ер нь яг үнэндээ янз бүр ер нь бол өөрийгөө тэр гэрлэлтэнд бол бэлдэж чадаагүй. Тий. Зүгээр за ер нь найз нөхдөөд гэрэлчлээ. Ихэнх нь гэр бүл болчлоо. Бас хүүхэдтэй болчлоо. Одоо би бол ер нь гэрлэх одоо ер нь болчлоо доо гэж л харж ирсэн үг гэс би яг өөрийгөө гэрлэлтэнд бэлдээ тийм ээ. Би өөрөө одоо нэг сайн гэр бүлийг байгуулахын тулд би өөрөө сайн бэлтгэгдсэн байх ёстой шүү гэдэг зүйлийг мэдэхгүй байсан баг. Тэр өстэй байхгүй. Миний хувьд ч гэсэн гэрлэлтийн талаараа яг үнэндээ бол би бага наснда өсвөр наснда гэрлэхээс ер нь айдаг байсан. Яг бол гэрлэлтийн талаар тийм зөв ойлголт надад байгаагүй. Яаж гэр болно би гэр бүл бол хэзээч болохгүй байх гэсэн надад айдсан энэ бага наснд маань ер нь суучихсан байсан. Тэгээд гэрлэлтийн талаар ер нь их сайн анхаардаггүй. Ер нь бараг эрэгтэй хүүхдүүдтэй нэг үерхдэхгүй те эсрэг хүрснийхаа хүүхдүүдийг сонирхож байсан ч таалагдж байсан тэр хүүхдүүдтэй нэг хол байдаг. Өөргөө илэрхийлэх тал дээр ер нь бэлтгэдэггүй гэж хэлж болно. Гэхдээ энэ тал дээр бага зэрэг сурах боломж надад гарч ирсэн жоохон. Тэр сурсан цагаас эхлээд би яг энэ зүйл рүү анхаарч эхэлсэн ба. Жоохон сурч. Тэгээд анхаарч эхэлж байхдаа харин нөхөртөөгөө уулзсан. Бид хоёр танилцаад ер нь бие биентэйгээ ингээд харж мэдлэлсэн хугацаа бол 2 жил орчим байсан. Ер нь би энэ таалагдаад илүү сонирхсон хугацаа маань 1 жил байсан. Ер нь 3 жил дотор ер нь би ингэ мэдсэн гэж хэлж болох уу? 1 жил юм. 2 жил юм уу? 2 жил орчим. Ер нь бол яг хоо бид нар чинь нэг нутгийн тий. Ихч дүүс нь би нэг мэддэг тий. Хүмүүс учраас бас нэгэ мэднэ. Тий. Тийм учраас одоо ингээд нэг зүгээр ингээд явж байгаа танилцаад 1 сар болоод 3 сар болоод тэг хамт амьдарчж байгаа хүмүүсийн хажууд бол яг бид хоёр нэг мэддэг байсан, таньдаг байсан, мэддэг байсан. Би нэгэ мэддэг байсан. Таньдаг байсан нь бол мэдээж 2-3 жил. Тэгээд гэрлэхийн өмнө бол ер нь 1 жил орчим. Гэхдээ яг одоо нэг өнөөдөр энд яригдж байгаа шиг тийм үү? Яг бүр энэ ингээд бие махбодын хувьд, физиологийн хувьд, сэтгэл санааны хувьд тийм ээ. Тэгээ бүр одоо зан чанарын хувьд, тэр темперамент, хэв шинжийн хувьд, тархины бүтцийн хувьд ч гэдэг юм ингээд тэр харах одоо тэр хүрээнээс авахудаа ямар надтай ялгаатай тэс ондоо хүнтэй би суугч байгаа вэ? Хамт амьдрах гэж байгаа вэ? Тэгээд энэ хүнтэй хамт амьдраад би нэг гэр бүл байгуулад бүх насаараа амьдрч чадах уугүй юу те? Ерөөсөө хэрвээ би сурцсан байсан бол нэлээ олон зүйлийг бас ингэж бодох байсан баг. Тэгээ мэдэхгүй байсан учраас ерөнхийдөө ийм зүйл бол мэддэггүй байсан. Үнэхээр сайн бэлтгэж чадаагүй гэж хэлж болно. Харин ямар сайндаа бид нар сураад 2-3 хүүхэдтэй болцсон. Яг энэ мэргэжлийг сонгож авч энэ мэргэжлийн шин бид ямар нэгэн зорилготой биш. Өөрийнхөө гэр бүлийг сайхан болгох юмсан. Үнэхээр гэр бүлийн амьдрал гэдэг чинь ийм үнэхээр сайхан байж чаддгийм болов гэсэн яг тийм зорилго буюу одоо яг тэр өөрсдийнхөө төлөө энэ зүйлийг эзэмшсэн юм байна. За тэгээ дараагийн асуулт маань бас энэ асуултанд хариулж өгнө үү? Миний хувьд бол хизээч энэ нэвтрүүлэгт оролцоход бэлэн байгаа. Тийм миний нөхрийн хувьд хоёр дахин энэ болонд орох уу? Энэ нэг удаа гих үү? За мэдхгүй одоо тэгээд яг аредугийнхан маань яах юм? Бидний цаг зав юу болох юм? Тий. Гэхдээ бид хоёр бол ер нь бол Солонгост ирээд 2 жил болж байна. Тэгээ 2 жил болох хугацаанд бол яг ийм гэр бүлийн сургалтуудыг бол бас нэлээд хэдэн удаа хийсэн байгаа. Тэгээд ер нь бол
хүмүүс нэг анхаарал тавихгүй байгаа, ач холбогдол өгөхгүй байгаа нь болохоор яг одоо нэг бид хоёрын ярьж байгаа тэр зүйл байгаа. Би гэр бүл болохын тулд би бүх насаараа амьдрах энэ гэр бүлийг байгуулахын тулд би өөрөө хэр зэрэг бэлтгэгдэх ёстой юм бэ гэдэг хүмүүс мэддэггүй, тийм ээ. Тэгсэн мөртлөө жолооч болохын тулд одоо хэдэн сарын турш тий машин барьж ингэж бэлддэг мөртлөө тэр амьдралын жолоог атгаад бүхэл бүтэн нэг гэр бүлийг өрх гэр бүлийг тэргүүлж явахдаа тийм үү би одоо өрх гэр бүлийн эзэгтэй эхнэр ээж болоо тийм үү тэр одоо эцэг эхийнхээ өврөөс гараад би одоо хүүхэд байхаа болоод харин аль хэдийн тийм үү өрхийн тэргүүн болоод бүх амьдралыг авч явахад би өөрийгөө хэр зэрэг бэлдэх ёстой вэ гэдгээ өнөөдөр яг залуучууд маань мэдэхгүй байгаа учраас ер нь бол нэг тийм бас энэ тал дээр бас ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг. Гэхдээ түрүү хэлсэн оройтно гэж байхгүй тий оройтно гэж байхгүй. Сурах хэрэгтэй, мэдэх хэрэгтэй. Тэгээд миний хувьд болохоор яг энэ нэвтрүүлэгтээ ер нь тогтмол, цагтмал ер нь байх хүсэлтэй. Тэгээд нөхөртөөгөө ч гэсэн яг энэ ялангуяа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, гэр бүлийн харилцаанд асуудлууд, ялангуяа нөхөр эхнэрийн санхүүгийн асуудал, бэлгийн харьцааны асуудал гэл энэ бүх зүйл дээр ингэж бас тодорхой явах гэсэн хүсэлттэй байгаа. Ер нь бол ингэж хамтаар орох нь зөв. Тэгвэл эрэгтэй хүмүүс бол ер нь эрэгтэй хүнээс сонсох дуртай. Ер нь бол. Гэтэл эрэгтэй хүмүүс яг эмэгтэй хүнээс сонсоод ингээд авах дуртай биш ер нь. Тэгэхээр би бол өрхийн тэргүүн болсон эрэгтэйчүүдийн дуу хоолойос энэ газарт ороосоо хүсдэг. Тэгээ энэ газараас сонсогдоосоо гэж хүсдэг. Тэгээд олон эрчүүд сонсоосоо хүсдэг. Тэгээ бидний хувьд болохоор алдаж эндсэн одоо чадахгүй байсан зүйл олон боловч бас хийж бүтээхийнсэн гэр бүлээ сайхан авч явахынсан гэж хичээл зүтгэсэн юм бол маш их байгаа. Тэр тулдаа л бид 20 жил явж ирсэн тийм үү. Тэрнээс олон гэр бүл тохиолддог зүйл бидэрт бүгдээрэнд нь тохиолдож ирсэн тийм эрүүл мэндийн асуудал, харилцааны зөрчлүүд тийм үү. Хүүхдийн хүмүүжлүүд гэл. Гэтэл энэ бүхнийг ямар ч хэлсэн туулаа гарах юм шүү гэсэн дээр бид нар ингэж явж олон гэр бүлүүдтэй адил ингэж түтгэж явж байгаа. Энэ зүйлийг туулаа гарч яваагийн хувьд хамт ингэж хуваалцсанмаар байна тийм ээ. Тэгээ энэ зүйл дээр бас цаашдаа ер нь орох ер нь энэ нэвтрүүлгүүдийг хийх хүсэлтэй байна. Тэгээ энэ бол тогтмол бас яваасай гэж хүсэж байгаа. Ялангуяа энэ гэр бүлийн яг нөхөр эхнэр чиглэсэн нэвтрүүлгүүд тийм ээ. Тааш нь явуулах гэж хүсэж байгаа тийм ээ. Яг битэрий одоо яг давуу тал маань энэ байгаа юм л да. Гэр бүл яг эхнэр нөхрөө гэр бүл судлаач буюу тийм. Би ингээд нэг танихгүй эмэгтэй хүнтэй суугаад гэр бүлийн ийм нарийн тий одоо ийм дотоод асуудлууд ингээд ярих юм бол бас тийм амархан биш шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэл яг одоо ингээд бид хоёр суугаад яг гэр бүлд маань юу тохиолдож ирсэн, бидний амьдралд юу тохиолдож ирсэн, энэ 20 жил бид юу туулж гарч ирсэн тийм ээ. Тэгээд их мөнгө олох ирээдүйтэй мэрэгжил учраас энэ мэрэгжлийг сонгоогүй тийм. Харин бид гэр бүлээ барьж байгуулъя, босхоё. Яаганлангуяа зөвхөн бит хоёрын амьдрал биш байгаа шүү дээ. Яагаад гэвэл бид хүүхэдтэй болоод ирэхээр гэр бүлийн харилцаа гэдэг зүйл бол манай гэр бүлийн уур амьсгал тийм ээ. Манай гэр бүлийн энэ нөхцөл байдал ерөөсөө хүүхдийн хүмүүжилт шууд нөлөөлж миний хүүхдийн ирээдүг шууд тодорхойлж байгаа байхгүй. Тийм учраас зөвхөн бит хоёр өөрсдийнхөө төлөө биш тийм үү. Яагаад энэ мэрэгжлийг ингээд бүр 2 хүүхэдтэй болцсон 3 дахь хүүхэд маань гидсэнд байхад энэ мэрэгжлийг сонгож ирсэн бэ гэхээр яагаад гэвэл энэ бол бидний хүүхдийн ирээдүй бас яригдж эхэлж байгаа байхгүй. Тийм учраас зөвхөн өөрсдийнхөө төлөө биш. Үнэхээр гэр бүл маань ирээдүйд үр хүүхдүүд маань ч гэсэн яг эрүүл аз жаргалтай сайхан амьдраасаа. Тэгээ яг эрүүл гэр бүлд өссөн хүн чинь эрүүл гэр бүлийг байгуулж чаддаг. Тийм. Эрүүл гэр бүлд амьдарч чаддаг. Тийм учраас үр хүүхдүүд маань ч гэсэн яг тийм гэр бүлийг байгуулаасаа, тийм гэр бүл байгуулж амьдраасаа гэж хүссэн учраас яг энэ мэрэгжлийг сонгосон. Тэгээд зөвхөн одоо бид нэр одоо ингээд 2009 онд төгссөн те бид тэр. Тэгээ 2009 оноос хойш ингээд харах юм бол зөвхөн бид тэр өөрсдийнхөө төлөө бас зориулаагүй байхгүй. Ягаад гэвэл энэ мэрэгжил маань, энэ сурсан зүйл маань бас олон залуучуудад, олон гэр бүлүүдэд тийм ээ. Олон эхнэр нөхрүүдэд бас яг үр нөлөөтэй болсон байгаа. Бас гол нь сурж мэдсэн зүйлийг өөрийн болгохыг хичээдэг байсан. Сурсан зүйлөө тий. Нөхөртөөгөө би яг ярилцаад хоёулаа гэр бүлийн сургалтанд сууя гэж ярихад эрэгтэй хүн шттэ. Бас олон хүүхэдтэй. Хүүхэд манд өнгөрч төрөд удаагүй байсан. Тэгэхэд надтай хамт намайг дагаал
тэр гэр бүлийн сургуульд надад эмэгтэйчүүд ирж ирэн гэхгүй те сууж байсан. Тэг яг ингээ харах юм бол хэрэг битүүрийн хин нэг нь ингээд хоёулаа ингээ хичээгээгүй ч юм уу гэр бүлээ ингээд анхаараагүй байсан бол магадгүй өнөөдөр байхгүй байсан ч юм бэл. Тийм учраас ер нь гэр бүлийг байгуулахын төлөө бид нар заавал золиос те хичээл зүтгэл тэр ямар надаас гарах ёстой бүхий л зүйл гарна штэ. Тэр сайхан гэр бүлийг бий болохын тулд зүгээр нэг сайхан гэр бүл, зүгээр л сайхан нөхөр, сайхан эхнэр буугаад ирэхгүй штэ. Тэр сайхан зүйлийг чинь нөхөр эхнэрүүд хоорондоо бий болгодог. Тэр битүүрийн гэрлэлтийн өмнө гэсэн битүүрийн айгуу том шийдвэр бол бас нэг юм эрүүл мэнд байсан штэ тийм ээ. Бид нар ингээд эрүүл мэнд миний нөхөрч эрүүл мэнд таараа байхад би гэрлэх шийдвэр гаргаж ирсэн. Гэрлэх яг эрүүл мэнд таараа уучраас тийм үү. Яг энэ зүйл дээр хоригдж байсан хүмүүс бас зөндөө байсан. Гэр бүл тийм ээ. Миний эцэг эхчүүд ч гэсэн хоригдж байсан. Гэтэл яг энэ хайр гэдэг чинь хүний сэтгэл тийм амархан болохгүй штэ. Хайр яг хайр дурлалдаа орцсон тэр хүн чинь тэр хүний эрүүл мэндийг хараад өө болчихъя гэд болоод тийм явчих ч юм уу. Тэхгүй ер нь бол ер нь хайртай бол хүн яг гэрлэнэ. Энэ хайр сэтгэлээс бас эхэлсэн энэ зүйл манаас бидний амьдралаас том даваануудад авахд тусалсан штэ. Тэгэхээр хайр гэдэг бол ер нь хамгийн агуу зүйл ер нь гэр бүлийг ер нь авч явах зүйл бол яг хайр байдаг. Үндсэн зүйл. Гэтэл бид нар хайрыг бас заримдаа буруу ойлгодог тий. Хайр гэдэг нь ингээл зүгээр хайрлаад байх юм биш штэ. Хайрын хамгийн том хугтхан гэхэд л төвчээр гэдэг хугтхан орж ирж байгаа. Хайр бол яг төвчээрийг бий болгодог. Жинхэнэ хайр бол яг жинхэнэ төвчээрийг бий болгодог. Гэтэл жинхэнэ хайрын талаар мэдэхгүй хүн бол өө хүн надад хайртай юм гэж мэдээд гэрэлцдэг. Гэтэл ямар нэг асуудал тохиолдонгоо тий. Өө нөгөө сэтгэлийн хөдлөл нөгөө нэг юм мэдрэмж байхгүй болцсон энэ хүн хайрг болчих гэдэг ч юм уу. Гэтэл хайрын тухай ойлголтууд ч гэсэн энэ тал дээр бас яригдана. Тэгээ энэ зүйл бол тий нэлээ өргөн хүрээтэй явагдах байхаа гэж бодож. Одоо бит хоёр ингээд хамтдаа сураад хамтдаа ингээд гэр бүлээ байгуулад явж байгаа. Яг одоо давуу тал маань байгаа. Харин ингээд одоо гэр бүлийн сургалтуудад бит хоёр ингээд бас хамт суугаад явж исэн өөрсдөө гэр бүлийн сургалтууд хийгээд ингээ явж байхад ер нь бол эмэгтэйчүүд их оролцдог тийм эрчүүд цөөхөн байдаг. Тэгээ эрчүүд бол ер нь ихэнхдээ яадаг вэхээр би бол мэдэн дээ. За чи сурчаад ир тийм чи яваа сурчаад ир. За би яах вэ? Би ажиллаа хийж ич юм уу? Би жоохон амарж ич. Би хүүхдээ харж ич юм уу? Иймэрхүү байдлаар ер нь ханддаг байгаа. Гэтэл эхнэрийн сурчаад заах гэхээр байдаг уу? Нөхөр эхнэрийгээ заах гэдэг гэж хардаг. Ер нь илүү надаас байх гэдэг ч юм уу. Эрэгтэй хүн бол нөгөө заалах дурггүй шүү дээ тийм. Тийм учраас тэрийг ер нь тэгж яг тэр багшаас сонссон шиг тийм хүлээж авах ер нь чаддгүй эрэгтэй хүн бол. Би наатаа чи мэдчихээн за гэдэг юм уу те ерөнхийдөө тэгэл өнгөрөөчдөг байгаа. Гэтэл яг гэр бүлээ байгуулахын төлөө би өөрөө зориулт гаргаж яаж эхнэр маань биш харин бүр эр хүн те өрхийн тэргүүн өөрөө шийдвэр гаргаж алхам хийжээж тийм ээ тэгжээж өнөөдөр бид нар зөвхөн 1 жил 2 жил 3 жил амьдрах гэж бид гэр бүлийг байгуулаагүй тийм үр хүүхэдтэй болоогүй бүх насаараа хамт амьдрна гэж байгаа. Тийм учраас яг энэ бүх насаараа хамт амьдрах. Тэгээд энэ гэр бүлээс маань миний үр хүүхдүүд бас ирээдүйд байгуулах гэр бүлээ өвлөж явдаг гэдгийг санаад эрчүүч гэсэн бас яг шийдвэр гаргах хэрэгтэй. Би бас яг сурах ёстой юм байна. Би оройтойгоо байгаа юм байна те. Би эхнэртэйгээ хамт сурах ёстой юм байна. Ингэж яг шийдвэр гаргаж эхнэр нөхөр хоёр хамтдаа алхах юм бол гэр бүлд маш хурдан өөрчлөлтүүд гардаг. Заримдаа яг тэгж боддог зарим эрчүүд бол за яг өнөөдөр бол нэг асуудал байхгүй байна. За Солонгост байгаа гадаад байгаа хүмүүс бол те. За харьцангуй санхүүгийн асуудал гайгүй байна. Гэр бүлийн асуудлууд яг үдэ ер нь бол гайгүй гэж бодож идэг. Гэтэл хугацаа өнгөрөх тусам яадгүй гэхээр ер нь бол асуудлууд маань улам илүү хүнд болж идэг. Тэгээд 20 наснда салаагүй гэр бүлүүд хэдзээ салдаггүй гэхээр 40 наснда салдаг. Ягаад тэгэхээр яг нөгөө шилжилтийн нас ирдэг. Хямралын үе гэдэг ойлгохтой. Дунд насны хямрал гэж ирдэг. Тэгээ нөгөө асуудлуудаа шийдэж чадахгүй явж исэн гэр бүлүүд ихэвчлэн нэг энэ насан дээр ирэхээр салалт бий болдог баг. За цаг болж гинэ те. Энд бас нэг асуулт ирсэн байна. Энэ асуултыг бас ярилцаад та хоёр гаргасан ном байдгүй. Та хоёрт энэ чиглэлийн Facebook page, вебсайт, YouTube бий юу гинэ. Битээрт одоо ийм зүйл хараахан байхгүй байна. Гэтэ яг битээр яг Солонгост ирээд Ёнсэ эмнэлэгт бид нөхөр маань хаалгаанд орсон байгаа. Яг тэр үед битээр яг энэ зүйлийг давж гарсны дараа Ёнсэ эмнэлгээс нэг ном гаргасан.
тэр бит хоёрын бас жижигхэн амьдралын түүх те энэ өвчнөд даван гарсан талаарх аль хэзээ гэр бүлийн талаар манай гэр бүлийн аль хэзээ солонгос хэл дээр бичигдсэн байсан. Тэгээ тэрийг монголоор бол хөврүүлээгүй. Гэхдээ бит хоёрын түүх яагаад тэр солонгос бүр Янсен эмнэлгийн тэр хүмүүс ингэж авч утсан болоо гэж бодохоор бас бит хоёрын амьдрал бас тэр хүмүүст хүрсэн юм шиг санагдсан. Тэ бит хоёрын давж туулж байгаа зүйлсийг хараад тэнд байгаа эмчнэр сувлагч нь хараад бид нөгөө нэг ингээд багшаар заалгасан юм уу, цээжилсэн номоо юм уу те ярихаас илүүгээр яг нөгөө нэг өөрсдөө бодиттой амьдрал дээр энэ 20 жил бол мэдээж одоо олон өшөө 40 50 жил хамт амьдэрсэн хүмүүс яаж цөөхөн жил байгаа. Гэхдээ 20 жил бол одоо яг бид бас туршлага гэд ярихаар тийм үү бас тийм хэмжээнд ирсэн гэж бодож байгаа. Тэгэхээр зүгээр нэг багшаар заалгасан ном юм уу те эсвэл нэг хин нэгнээс сонссон лекц юм уу эсвэл ингээд гоё бестселлер ном худалдаж аваад уншсан тэр зүйлээсээ илүүгээр яг амьдрал дээрээ нөгөө сурсан зүйл маань хамт явж байгаа учраас илүү бас үр дүнтэй юм уу хүрдэг юм уу гэж бас боддог байгаа. Гэтэ яг та бүхний хүсч байгаа зүйлийг бид нар энэ нэвтрүүлгээр дамжуулах болно. Тэгэхээр манай Mongolian Diaspora нэвтрүүлэг Facebook хуудас те имэйл YouTube-ээр та бүхэн сонирхоорой. Бас бид нар цаашлан энэ зүйлийг өргөжүүлэхийг хүсэж байгаа ер нь бол. Тэгээ бидний хүсэлт харьцангуй том болоод өсөж өндөж байна. Тэгээ бид нар энэ туулсан зүйлээ хүмүүст бас үнэхээр хүрхэнсэн тэгээд давж гарч чадна. Та бүхэн ч гэсэн та бүхний амьдрал аз жаргалтай байж чадна. Би үүнийг үнэхээр сайхан ойлголцож чадна. Би үүнийг босгон байгуулж чадна. Би биенийхээ төлөө үнэхээр сайхан эхнэр нөхрөөд байж чадна. Тэгээд сайхан эцэг эхчүүд байж чадна. Тэгээд яг энэ зүйл нь өтлөөд ирэхийн цагт тийм ээ. Өтлөөд ирэхийн цагт буцаага тань дээр эн чинь сайхан болж үр хүүхдүүдэд нь дамжиж ирэх тэр зүйл учраас энэ өв учраас энэ бүхнийг та бүхэнтэй бас хуваалцахад бэлэн байгаа. Тэгээд цаашлан улам өргөжөөсэй л гэж хүсэж байна. Тэгээд тиймээс бид өөртөө яг гаргасан нам алга байна. Тийм ямар энэ чиглэлийн ямар нэгэн Facebook хуудас YouTube бид нар байхгүй. Энэ нэвтрүүлэгтээ бид нараас оролцоод явах болно. Тийм. Ер нь бол яг хөө ингээд за солонгост амьдарч байгаа учраас солонгос гэж яриад те. Солонгост битээр ингээд бас ийм гэр бүлийн сургалтууд тэгээд энэ гэр бүлүүд тусдаа байгаа учраас бас гэр бүлийн айгүйх асуудлууд байгаа шүү дээ. Тийм учраас гэр бүлийн зөвлөгөө өгөх те тийм зөвлөгөөний төв юм уу зөвлөгөө өгөх тийм газар ер нь юу байна вэ гэд ингээд хайхаар яг тийм одоо газар бол ер нь байхгүй байгаа. Монгол таван дээр очих юм бол ерөнхийдөө хоолны газар юм уу дэлгүүрүүд байдаг. Тийм учраас ингээд Монголын соёлын төв гэж энэ Сөүл хотод байх юм бол бид нэр тэнд ийм одоо сургалтууд хийдэг, ийм зөвлөгөө өгдөг те хүмүүстэй уулздаг бас тийм цагийг гаргая гэд би бас тийм одоо 8-ын соёлын төв гэдэг чинь Монголын соёлын төв гэж энэ Сөүл хотод байдаг байхаа гэд хайсан чинь ер нь бол яг тийм тодорхой юм бас олдоогүй байгаа тийм. Тэгээд бид нэр одоо монголчууд маань нэг тийм бас газартаа болмоор юм шиг санагдсан тийм. Монгол таван гэхэд тэнд очиод ингээд яг ийм сэтгэлийн юм ярилцаад тийм үү зөвлөгөө аваад хамтдаа яриад гоё тийм цаг тийм одоо нэг орчин байдгүй тийм. Гэтэл яг нэг тийм орчин байхаар тийм одоо Монголын соёлын төв ч юм уу монголчууд уулздаг тийм цугладаг зүгээр хоол идэх гэж биш тийм ингэж зүгээр яг ингээд ярилцдаг би бинийгээ сонсдог тийм бас нэг юм байвал орчин байгаасаа тийм энэ зүйлийг би бол өгүүлэгдэж байгаа яг одоо хэрэгцээ байгаа тий. Тэгээд энэ тал дээр ингээд бас монголчууд маань энд байгаа монголчууд маань санаа нэгдээд бас хамтдаа юм хийгээсэ тий хамтдаа хийя гэж бас хүсэж байна. Тэгээд энэ нэвтрүүлэг тас бит хоёрыг ингээд уурж оруулж байгаа энэ нэвтрүүлгийнхнаас их баярлалаа. Яг бол энэ нэвтрүүлэг хэрэг явагдахгүй бол энэ талаар бид нар хэлэх боломж байхгүй шүү дээ. Хичнээн бид нар мэдчихэж байгаа ч гэсэн. Гэтэл энэ нэвтрүүлэг маань ингээ байгаа учраас монголчуудаас хэлэх дамжуулах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр ямар ч хэсэн та бүхэн маань бидний бас энэ нэвтрүүлгийг сүлэн авч сонсож тэгээд хуваалцаж цаашлан бас тогтмол явах энэ зүйл дээр бас анхаарлаа хандуулж байгаараа гэж хэлмээр байна тий. Бидний цаг маань одоо юу болж байгаа лээ? За болсон тий. Бараг 90 төгсөж байгаа. Тэгээ бид нар бас дараачихын нэвтрүүлгээр та бүхэнтэйгээ тархины бүтцээс гадна зан чанар хэв шинж рүү илүү орж гэнэ тий. Тэр аягүй чухал. Тий. 4 хэв шинжийг ер нь манай монголчууд ихэнх нь мэддэг тий. Холерик, сангвиник, флегматик, бэлэн хойлог гэдэг. Гэтэл энэ хэв шинжийг маш их буруу ойлгосон хүмүүс жишээлбэл одоо мэдхгүйгээсээ болоод заримдаа эсвэл дутуу сурсан ч юм уу зүгээр хэв шинжийг заримдаа ялгаад
тэргээр нь хүмүүсийг жоохон ангилдаг ч юм эсвэл тэргээр нь жоохон хүмүүсийг эвгүй байдалд оруулах тохиолдол байдаг. Жишээлбэл мэлэн хоолой темпераменттай хүмүүсийг те энэ стен хойлогоо гэдэг ч юм уу. Гэтэл мэлэн хойлог темпераменттай хүмүүс гэхэд те хамгийн сайн одоо хөгжимчд, дуучид одоо маш мундаг тийм суутнууд гарсан байж зохиолчд тий. Тэгвэл яг энэ зүйлүүд ийм хэв шинжүүдийг үзээд эхлэх юм бол энэ маш нөлөөлсөн бидний амьдрал. Жишээлбэл одоо миний хүүхдүүд бас энэ зан чанарын ийм хэв шинжийн талаар сурсны дараа хоорондоо бие биенээ харах нүд нь өөрчлөгдсөн. Эх чин дүүгээ яг өөршгөө байлгах гэдэг ахыг хүсээгүй. Дүү нь өөршгөө байлгахыг хүсээгүй тий. Гэтэл энэ мэдээ талаар цөмрөөс хамтдаа хуваалцаж ярилцмаар байна. Тэгээд баярлалаа. Үнэхээр энэ нэвтрүүлгийг чиг тайван сонсон хүмүүст баярлалаа. Тэгээд бид нэр хизээд нээлттэй шүү. Тийм намайг нэвтрүүлгээр дамжуулан та бүхэн маань биднээс хүсэж байгаа тэр зүйлээ асууж лавлаж болно, холбогдож болно тийм ээ. Та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Хоцорж эхэлсэн дахин хүсэлж уучлаарай. Тэгээд сайхан амраарай. За дараа уулзцгаая. За баяртай.